Оройн тэрэг үзэгчтэй Улаанбаал ярилцлагын нэвтрүүлгийн манай ээлж дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарт олон улсад төлөөлж очсон улсынхаа дипломат албыг ашиглаж хувьдаа ашиг олсон 8 хийсэн гэж хэрэгт холбогдсон консулуудын элчингүүдийн нэг иргэн Мөнхбаатар Мөнх Эрдэнэ өргөдөн ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна. Сайхан намарч байна. Сайхан намарч. За энэ зургийг харсан чи ямар санагч? Яг угаас тэгээд бүгд л мэддэг болчихлоо шүү дээ. Мэддэг болчлаа. Өөрийнхөө зургийг харахаар тэгээд давгүй шүү дээ. Давгүй юу? Тий, өөрийнхөө зургийг хараад тэгээд албаа өгөөд ирсэн нас тушаачид ирсэн юу хийж байна? Өө хийх юм их байна да. Тэгээд ямар ажилгүй хүн явсан биш. Ирээд үргэлжлүүлээд хийж хэрэгжүүлэх ажил зөндөө байна. Хоёул танилцъя л да. Ер нь одоо юу хийж байна? Таныг бол Jeep Service Jeep-ний 8 хийдэг байсан гэж судалсан төдийлөн монголчууд бол нэг танихгүй байх. Сүүлд яг үеийн дөөлөнтэй хэрэгээр л да. Олонний гарт өртлөө л дөө. Тэг өөрийг нэг сайхан товчхон танилцуулж. За намтар яриул тэгээд 40 хүртлээ олон жилийн намтар байна да. За. Хөдөө сургуулаа төгслөө, эгэлж ирээ айл төслөө, тий. Хөдөөнөөс хотод орж ирлээ, оюутан боллоо, төгслөө. Бидний үеийн залуучууд 2000 онд бол ажлын байрагч юм ховор байлаа. Тэгээд нэг хувийн компанид ажиллаж байгаад гадагшаа Солонгос руу хар ажлын хэрэг явсан. Ирсэн компани байгуулсан, олон хүнийг ажлын байраар хангасан. Бас нэг үзэл бодлоо уралдуулъя гэд бас нэг тодорхой хэмжээнд бас нэг нийгмийн ажилд идэвхтэй байсан. Төрийн бас холбоонуудад олон ажил хийсэн нутаг ус руугаа. За тэгээд Монгол улсынхаа буйнаар, гадаад хэргийн яамныхаа буйнаар, Монгол улсын засгийн газрын буйнаар урд хөрш орондоо дипломат алба, ерөнхий консул хэмээх хэрхэн үндэтэй албыг одоо өөрийнхөө хувьд бол хариуцлагатай хашаад ирлээ гэж бодож байгаа. Нэг ийм асуудалд ордог. Таныг бол тэнд байхдаа байгаа нөхцөл байдлаа ашиглаад гэдэг юм уу? Ямар ч хэлсэн машины 8 хийсэн, хэд хэдэн машины 8 хийсэн гэдэг. Хоёлаа энэ талаар тайлбар хүргэе ер нь. Юу болсон юм? За наадах чинь бол жижиг асуудал. Зохион байгуулалтаа гүжир гүтгэлэг. Тэгээ би нэг гүжир гүтгэлгийн араас ховж яваад яриад идэх хүн биш л дээ. Одоо манай нийгэмд бол энэ даал ялангуяа танаа сэтгүүл зүй. Манай Монголын сэтгүүл зүй. Юмыг улдаа суйртай судлаагүй ээжж нийгэмд тэр гал асааж төмөр тавьж байгаа мэт хүнийг муугар харагдуулдаг болчих. Үгээр хүнийг унгаж болно, алж болно, амьдруулж болдог шүү дээ, тийм биз? За яг одоо тийм ойлгож байна. Тэгэхээр одоо хоёлоо энэ яг гүтгэлэг юм уу энэ? За би наадах чинь дараад нь тайлбарлаж чинь. Наадах чинь ярихаар би нэг ховж хөөж байгаа тэрэнд тэгсэн, энэнд ингэсэн гэдэг нэг сонио хөгийн юм ярина. Тэгэхдээ одоо ярихгүй гэхээр зэрэг би чинь тайлбар өгөхгүй хэрэгтэй л дээ. Яг энэ чинь төлөө би таныг бол нэвтрүүлэгтэйг урьж байгаа. Яг ямар учиртай зүйл болсон энэ? Яг нэг жоох асуудал болсон. Тайлбарлаж чинь. Аанда баримт нотлоготой. Та эхлээд одоо яг нэвтрүүлгийн зорилгоор ингээд нэг юу яаж ярилцах вэ? Тэр бүгдийнхээ нэг үргэ агуулгатай. Одоо энэ чинь юм шүү дээ. Гадаад руу яах гэж явдیں۔ Монгол улсаа төлөөлөх гэж дипломат алба гэж явдаг. Дипломат албаны тутгууд явахад яадаг юм? Венийн конвенц, олон улсын гэрээ эрхцүү тэр бүгдийн үндсэн дээр үнэлж явдаг юм. Тэгээ дипломат алба гэж юу вэ? Энэ бүгднгийнхээ талаар яриул их гэгээлэг юмар эхлүүл яадаг юм. За яах гэж явсан юм ер нь. За хоёлоо тэгвэл эхлэе. Хизэнээс энэ явсан анх явснаас нь эхлэе л та тэгвэл. Би 1916 оны 1-р сарын 11-ний хурлаар засгийн газрын 2016 тогтоолоор томилогдож Монгол улсаас өвөр Монголын өөр төөс хорны Хөх хотдох ерөнхий консулдод томилогдож очсон. Тэгээд дипломат алба гэдэг бол хоёр улсын олон талын гүүр болох маневр чадвартай ийм хүмүүс тэргүүнээр нь явдаг юм аа. Тэгээд миний хувьд бол одоо тэр албыг бас тодорхой 3 жилийн хугацаанд хашаад ирлээ. Энийг ийм зүйл байдаг л да. Таны тухай бас олон талаас мэдээлэл цуглуулж байхад та одоогийн ерөнхийлөгчтэй ойрхон байсан байна. Одоогийн ерөнхийлөгчтэй сонгуулиар нэг хамтарч сайхан ажил тус нэмэр болж исэн байна. Ингээд таныг ерөнхийдөө бол танд тусалж таныг Хөх хотод консулаар томилоход их тус нөлөө болсон гэж ийм мэдээлэл сонссон. Авсан. Аймагаас төрийн түвшээд их хурлын гишүүд сонгогддгоо. Тэгээд дэмжсэн түрээд их хурлын гишүүдээ бол тэгэл нутгийн дүүнер залуучууд ахмадууд дэмжээл гаргаж ирдэг штэ. Түүний нэг айдлаар сонгуульд нь одоо 2008 онд явж илаа. Jeep Service компани гэл 20 Jeep-тэй манай нутгийнхан мэднэ. Энэ хүний хийж байгаа үйл хэрэг үзэл бодлыг дэмжиж явж байгаа штэ. Түүнээс одоо бусдад адилхан цүнх барьдаг ч юм уу, дойлгонч ч юм уу яваагүй л дээ. Тэгэхэд манай Jeep Service компани байр суурь олдсон хүний доор тэгж нэг гүгээд байх хэмжээнд байгаагүй. Тусуулж үзэл бодлоор тэгээ манайхаас бас тодорхой хэмжээний Jeep түрээслээд би залуу хүнийхээ хувьд бас та нар гараад төрийнхөө төлөө ингэж зүтгээрэй гэдэг ингэж зүтгэсэн тохиолдолд би 12 онд сонгуульд явж исэн.
Ингээ 2 удаагийн сонгуульд явсныг манай нутгийнхан мэднэ. Харин 16 онд эзгүй оогоор унтсан байлээ. Ядагдсан байлээ. Эзгүй оогоор нь унтсан байна. Яг тэр сонгуульд би явж амжаагүй. Тэгээд яасан? Таныг тэгээд тэр хохот консулор суух чинь тусалсан юм уу ерөнхийдөө? Шууд хэлчих тусалсан юм уу туслах? Ер нь юу штэ. Энэ албан тушаал гэдэг чинь одоо их хурлын гишүүдийг яад вэ? Ард түмэнд дэмжиж гаргаж ирдэ штэ. Их хурлын гишүүд ард түмнийхээ дэмжлэгээр гарч ирээд яад вэ? Засгийн газрын гишүүдийг ажлыг чадварыг харж хагаад дэмжиж сайд болгодог. Тийм биз? Түүнтэй адилхан их хурлын гишүүд намайг за мөнх эрдэнэ дипломат хаалгад хоёр улсын харилцаанд гүр болох чадвартай ийм чам шиг тэ үзэл бодлоо шулуухан хилждэг шудраг улс орныхоо төлөө бас нэгийг шинийг хараад ирэх чадвартай залуучууд явдаг юм аа. Тэгэхээр чи нэг яваад ажиллаад ирээч гэсэн санал тавьсан их хурлын гишүүд. За бас төр надад ажил даалгаж яхад би нэг чадахгүй мэдэхгүй тэ үнд ороод байгаа юм шиг дутахгүй зүтэй. Тэгээд зөвшөөрсөн их хурлын гишүүд санал болгосноор засгийн газрын хурлаар орж ерөнхий консулор томилогч явсан. Ийм л юм болсон. Өөр хүмүүсийг санал болгосон бол ганцхан таныг санал болгосон юм. Тэр яадаг юм? Өршөлтөө үүсдэг юм бол ганц ер нь Монгол улсын дэлхийд дээр 40 гаруй орнд дипломатлогчийн газар байдаг. За энэ бол тэгээд тодорхой шалгуур шаардлага бүх юм биелдэ. Яг нь элчин сайд ерөнхий консул дипломатлогчийн газрын тэргүүнүүд бол ерөнхийдөө бол улс төрийн томилгоо байдаг шүү дээ. Яг нэг нөгөөлөгт. Улс төрийн томилгоо байжээ. Тэгсэн чинь явсан хүн нэг ийм асуудалд ордог. Хоёулын нэг тайлбарлая. Тайлбарлахаас өөр арга байхгүй байна. Наадхыг чинь тайлбарлахаар одоо би тэгээд тэр тэгсэн энэ ингэсэн гэдэг нэг хөгийн одоо нэг чуганцсан яриа ярьчих гэдэг юм л да. Яг юу болсон юм? Яасан? Энэ канонс гэж мэдэх үү та? Мэднэ. Энэ канонсэр яад вэ? Тэр яг байгаа улсуудаа нэг тодорхой эрх эдэлдэг нэг зүйл бий л дээ. Ямар эрх эдэлсэн дагуу. Эдэл цэргэлэх юмнууд за жишээлбэл шулуухан л хэлье. Жишээлбэл энэ машин бол яг оруулах, татваргүйгээр оруулах тухайн улсдаа нэг юм хэрэглэх юм хөнгөлөлт маягийн эдэлт юм байл л дээ. Эдний канонс гэдэг бол одоо 1964 онд батлагдаад тухайн суугаа орондоо дипломатууд нь эрх ам эдэлдэг. Татварын хөнгөлөлт, халдшгүй дархан байдал. Тэгэд ер нь олон талын эрх ам эдэлдэг байхгүй. Өнөөдөр Монгол улсад 9 дипломатийн газар томдгоо. 30 гаруй орных байгаа. 40-од орн ч юм уу. Тэд нар бүгд дипломат эрх ам эдэлдэг. Манай Монгол улсаас төлөөж явж байгаа гадаад орнд суугаа дипломатууд мөн адил эдэлдэг. Тэгээ тэрний адил татвараас чөлөөлөгдсөн шүү дээ. Яадаг? Хувцс, хунар, хоол, хүнс, машин унаа хэрэглээ мөн үү? Хэрэглээний татвараас чөлөөлөгддөг юм аа. Эннийхээ дагуу явсан. Яг нь надаас бол янз бүрийн нөө хайх гэж ихсэн л дээ хүмүүс. Тэр аргаа бараад ажиллаас нь олохгүй юм байна. Энэ нөхөр одоо өмнө хийжсэн фактур байхгүй юм байна гэдэг. Тэгээс аргаа бараад бүр ингэдэг нэг сонин хов живийн чанартай юм гаргаж ирдэг юм байна. Тэдний одоо танаа зарим нэг сэтгүүл зүйн хүмүүст дэврэгдэг юм байна. Хийг ажил багхгүй. Яг бол дэврэгсэн гэх нь бол хаашаа юм. Ер нь бол яг одоо эндээс оруулсан машина зарсан үйлдэл бол яг байгаа гэж. Одоо энэ байна л да. Нэг ийм мэдээлэл. 2016 оны 7 дугаар сард Монголоос авч очсон Mercedes-Benz Maybach маркийн автомашиныг Хятад иргэн Дэн Жанжууд шилжүүлсэн. За 2016 оны 8 дугаар сард Range Rover маркийн автомашиныг замын үүдийн бомтор гаргаж ирээний бизнес эрхлэгс Саязанд шилжүүлсэн гэдэг нэг ийм мэдээлэл байна. За наадах ч одоо тайлбарлая да. Чи эхлээд надад нэг хөвтэйхэн одоо гэгээлэг юмар хэлэхгүй. Ингээл нэг ховын чанартай юмар хэлэх юм тийм ээ. Одоо таныг за яг нь ер нь бол урд суугаа дипломатууд нэг машин хувийн хэрэгцээнд оруулдаг. Тэрний нэг айдлаар би таны ярьж байгаа Range Rover-ыг оруулсан. За тэгэхээр чи манайх ирээнд ерөнхий консулын газартай, Хөх хотод ерөнхий консулын газартай, Бээжинд элчин сайдын яам консулын газар, Хонконгод консулын газар, Хайларт консулын газар гэдэг ингээд нэг 5-6 газар байгааз. Энд ажиллаж байгаа үеийн дипломатууд бүгд оруулсан байдаг. Гэхдээ өнгөрсөн үеэрсээ одоо өөр дөр болж байгаа асуудлыг өрөөлд нялзаах гэж байгаа юм шиг ярих нь бас утгагүй л дээ. Энэ бүгдийг ярих болчиход байна. Ярихгүй болохоор би ганцаараа 8 эцсэн юм шиг болчих гээд байна. Энэ 8 биш. Би оруулсан машина өөрөө унж амжихгүй бол одоо тухайн суугаа орноос жолооч хөлслөөд найз нөхөддөө унуулах эрх нь байдгийг. Ингээд хэрэгжилжсэн явдал шүү дээ. Энэ машин юу юм? Зараагүй. Контрабанд гэж ярьсан байна лээ. Контрабанд гэж таны бодлоор юу гэж хэлдэг юм? Контрабанд гэж одоо тэр нэг байгаа нөхцөлийг ашиглаж байгаа бас нэг луухан. Контрабанд гэж хэлээр хориотой бараа нууцаар оруулахыг хэлдэг. Луухан. Машин хориотой бараа юм уу? Үгүй. Хэрэглээ шүү дээ. Хэрэглээ. Зүгээр мөнх эрдэнэс юм олдохгүй учраас л машин гэж балбаад байгаа байхгүй юу? Оруулсан машин нөгөөт нь гэмт хэрэг харагдчихж байгаа. Оруулсан машинаа зартсан юм шүү. Зарна гэдэг чи яаж зарддаг юм?
мөнгөөр арилж штэ. Одоо за би энийгээ Одоо зарлаа. бичиг баримтны яадаг юм. Зарлаа Монгол яадаг үлээ та машин худалдаж авахад мөнгөө төллөө. Тийм. Бичиг баримтын тэр хүн дээр шилжүүлж өглөө автоеврын үндэсний төвдөр очиж шилжүүлээ энэ сая зарсан болдог байхгүй юу? Тийм үл болоог процесс. Тийм үл. Харин болгосон мэтээр зүтгэсэн, үжирдсэн, нотолч чадаагүй. Энэ хоёр үйлдэлэр хоёулын дээр Нэг нь албаны нэр дээр орж ирсэн машин. албаны нэр дээр төлөвчөөр навсан байгаа. Тийм үү. Тэрийг бол зараг юм уу? Шүүг зардаг юм бэ? Тийм машин зараад за энэ 13 оны хуучин Range Rover машин 16 онд орсон. Одоо 16 оны 13 онд Монголд орж ирсэн хуучин Range Rover захаар Ламбардад яваад хайдаа 50 саяар хог нэгээр явж байгаа. Энэс хэдэн төгрөг унгаах юм? Бодтоо. Би өмнө нь зүгээр 20 хэд настай байхдаа машины 8 гэдгийг хийгээд те машин унах үедээ гоё солиорон солиод унаад миний хор гарцсан. Одоо машин хэрэгтэй юм яриад Хятад бол яг хуу экспортын машин 100% татвартай байдаг. Нэг одоо жишээлбэл 100 сая машин 200 саяар зарах бүрэн боломжтой. Яг уйлдаа янз янз тийм дотоодоос машин авал тэр хууль дүрмийнхаа хүрээнд татваргүйч байна. Одоо энэ ногоо эко энэ эрүүл орчинд тийм захилгаа махилгаанаар явдаг машин татваргүйч байдгийг. Консулын газар зүгээр гадны хэрэгжилж байгаа данслаг хэрэглээний машинууд аль ч оронд 100% татвартай байдаг юм байна лээ. Япон үйлдвэрлэгч орон учраас гадны машин орж ирэл 100% татвартай. Солонгос 100% татвартай байсан сүүл чөлөөлсөн байна лээ. Өөрөө үйлдвэрлэгч орн байхгүй юу? Манай орон үйлдвэрлэгч биш учраас тодорхой хэмжээний онцгой татвар болон холбогдох татваруудыг оноос нь хамаарж агаад тогтоодсон байдаг байхгүй юу? Тийм л юм байдгийг. Хятад өнөөдөр машин үйлдвэрлэгчтэй. Хятад өстой бүх төрлийн машин хог нэгээрээ байна шүү дээ. Хоёлаа нэг зүйлийг бас бүр нэг дэлгэрэнгүй сайхан ойлгуулах хэрэгтэй байна. За, консулын газарт ажиллаж байгаа нэг хүн хэрэглээндээ хүн тус бүр хэрэглээндээ машин оруулах аваачих эрхтэй байдаг тий хуулиараа. Тэр боломж нөхцөл нь байгаа тий. Бага юу? Бага. Наад ер нь энэ машинтай холбоотой юмыг дараад нэрээ. За энэ бол анхнаас зохион байгуулалтын юм болсон. За, яагаад хэн зохион байгуулсан байж таарах? За яг намайг 16 онд очилоо. 6 сар сонгуул боллоо. Сонгуулийн маргаашнаас эхлээд танаа намчи халагцсан ажиллаа өгөх шахсан. За яг үе ажил бол өгдөг авдаг албан тушаал. Тэрэнд бол нэг готоод гонсоогдох юм алга. Эхнэр жирэмсээ очсон байлаа. Охин маань төрөх гээд байлаа. Онгоцон сууж явхад одоо тэгээд бас асуудал бэрхшээл тулгарна юм шүү дээ. Та хүртэл эхнэр хүүхдээ эхнэр чинь өргөжүүл яах вэ? Нэг хоёр банд маань сургуульд орлоо бага ангийн. Тэгээ нэгэнтээ очиод сургуульд орсон хүүхдүүдийг бас нэг 3 жил сургаад нэг боловсролын нэг суурийг тавиад ирүүл хинт хэрэгтэй. Миний гэр бүлд, миний ирээдүйд магадгүй миний хүүхдүүд том болоод Монгол улсын ирээдүйд хинч болж болно үстэй. Тэгээ нэг амьдрал өөрөө баялаг байхгүй юу? Тэгээ ардын намаас шахаж эхэлсэн. Тэр дундаа одоо бол би бол тэгж нэг найз нөхрийг нам шашин шүтлэг гэдгүү найзалдаг. Ямар хэрэгтэй? Монголчууд нам гэж жижиг юм яриад яадаг. Би ардын намын нэг найзтай байсан. Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын дэд дарга мөнгөн шагаа гэж одоо нийслэлийн засаг даргын орлогч бөгөөд их том дарга болсон байна лээ. За. Мөнгө байхгүй, бизнес байхгүй. Би чинь бас бизнестэй адуу малтай бас тэрний дэргэд бол бас хөдөлмөрлөсөн хэмжээ тодорхой хэмжээний найзтай хандив өгчих юм байна да, тий? Сонгуулаар хандив өглөө, манай нөхөр сонгуулаар ялаад гарч ирлээ. Гарч ирэл хүний зан хувирдаг юм билээ. За манай Зогтбаатар сайд их хурлын гишүүн болсон. Манай дүүргээс гарсан мөнх хоригд гадаад иргэн сайд болсон. Амын нэгш ажиллагч. Найз тэгэхээр сонир болд юм билээ. Тэг тусам би мөнгө шахаж чи наалмын шилэн 8 ч болцсон юм гэсэн. Үгүй гэж байна. Хууль дүрмээр журмаараа яв. Таныг хэн ажиллаа шууд өгсөн гинэ? Монгол ардын намаас манай найзаар дамжуулж надад шахалт үзүүлж байгаа. Шууд ажиллаа өг гэж. Чи нөгөө сонгуульд олон нөхдүүд нь шалгаруулалт малгаруулалт байхгүй. Ардын намынхан чи гудамд ажилгүй яваад шүү дээ. Ганц нөхрийг шингээхийн тулд мань мэтийг ингэж ясаж тавих гэдэг юм шүү. Уг нь бол энэ чиг үүргийн яам гадаад яамд манай Монгол улсаа төлөөж байгаа юм чинь дотоод нам гэсэн жижиг юм гадаадд гаргаж ирээд бол инээдэмтэй л дээ. Тэрийг бол энэ намын эрх бүхий удирдлагууд төрийн өндөр албан тушаал гасж байгаа хүмүүс бол ойлгочиход илүүтэхгүй юм уу даа гэж үзгүргод бодсон. Тэгээд ажиллаа өгөхгүй гэсэн чинь ийм асуудал үүсэж байгаа юм уу? Тэгээд 16 оноос хойш явлаа. 16, 17, 18, 19 4 он дамжаад 3 жил дараалан хойноос ухлаа. За. Хүтгэлээ, сошиалар байсгийг нэг мэдээ явах юм. Нэг совдонтой шүү. Дипломатын ялгавчийг өргөн цар хүрээтэй гэдэг. Одоо жишээ нь улс төрийн харилцаа, боловсролын харилцаа, эрүүл мэндийн харилцаа, соёлын харилцаа, хүмүүнлэгийн харилцаа гэдэг олон талын харилцаан дээр гүүр болж ажилладаг дипломат алба өөрөө. За нөгөөтэйгүр тухайн суугаа орондоо одоо Монгол улсынхаа иргэдэд ямар л зовлон бэрхшээл тулгарна тэр бүгдэд хурц үйлчлэх ёстой алба байдаг юм аа. За тэгвэл танаас албач авахын тулд энийг зохиосон бол таарч байгаа. За зохиосон гэлж.
Өнөөдөр төрийн албанд орохоор хүмүүс яадаг юм? Яаж ордог юм? Шалгалтаа өгвөл бол төрөө Тэр нь хиний ч хөвгтөө хамаагүй өгж орох хэрэгтэй. Тийм. Сайдын, даргын, цэргийн, Тийм, тэ жирийн малчны. Тийм биз? Тийм. За гадаад яманд ажиглагдж байгаа юм дандаа дарга сайдуудын хөвгтүүд дүрчиж. Би энийг олж харлаа. За. Тэд нар нь ажиллаа хийхгүй нэг сони юм ярьдаг юм байна. Гэхдээ манай гадаад яманд ажиллаж байгаа үе үеийн төлөөллүүд байна. За. Манай мундаг Ахмад үе одоо манай Жана дарга байна, Баяр сайхан дарга байна, хөрш орнуудын дарга Жана Озар тэ. За тэгэл Ганбаатар гоо мэрэгжилтэн залуу үеэс ч гэсэн сайхан залуучууд байна. Тэд нар маань зүгээр дээшилдэгчгүй доошлдогчгүй яг яамны хар ажлыг хийдэг. Тэ? Бүхий л одоо зохион байгуулалт, хурал семинар, олон улсын уулзалт. За хоёрт нь дарга нарын хөвгтүүд. За. Дандаа дарга тушаас амтл сууж байна. Ямар дарга нарын хөвгтүүд? Одоо яриад үгүй. За. За гуравт нь дарга нарын одоо юу гэж ярьдаг вэ нөгөө найз охиноч юу гэдэг хатуугаар ярил. Мэдхгүй юу гэдэг та хэд л дарга нар л мэдэн шүү дээ. Манайхны нэг яриа өгдөг шүү дээ. Найз охтууд нь одоо эхнэрээс нь гадна нэг найз охинтой байх юу гэдэг. Нуус амраг гэдэг юм уу? Тэгнэ шүү дээ. За. Ингээ 3 секторт гадаад ям дүүрчиж. За. Тэгээ гадаад ямаа муулж байгаа юм биш шүү. Ийм болгосон тодорхой бэлэг хүсэг хүмүүс юм. За. Жишээ нь ярих уу? За тэгье. За. За гадаад яманд манай Нямд орж сайдын хүү анх хоёр төрийн захиргаа удирдлагын газрын дарга. Өмнө нь Сан Францискод ерөнхий консул асан. Хуулийн хэлтсийн дарга асан. 20 эдгээс яасан олон жил дарга гэдэг таваарш байна. Надаас дүү нэг бацаан байлаа. Хоёрт улсын хурлын гишүүн асан, нийслэлийн иргэдийн хурлын дарга асан, улаан загалмаа нийгэмлэгийн нарийн бичиг, ерөнхий нарийн бичгийн дарга, одоо хуучнаар бол хүүхдийн болормоо даргын хүүхэд. Консулын газрын дарга 20 эдтэй залуу, мөг төшиг гэдэг. Яриад бол хөөрч өгнө. За. Яриад. Саяхан Бээжин лүү консулын даргаар бас нэг их хурлын гишүүн сайдын хүүхд явуулчлаа шүү дээ. За. За энийг та нар өөрсдөө сэтгүүл зүй ингээд ухаад та нар ч юмны араас сайн явд юм байл шүү дээ. Хилчилдэ мэдээлэл хилчилдэ хүмүүс сонсмоор л байна. Та нар өөрсдөө мэдээлэлдөө миний олж харсан л энэ байна. Энэ хэд байна уу те? Та нар чинь зүгээр ордонд хүний шүд ам сугалчих гээд хойноос нь шаргуурдаад явд юм. Ийм юмны араас яв. явсан. Хүний эрх рүү битээ ингэж халдаад гудамд хүн яриа өгөхгүй болж болно шүү дээ. Сэтгүүл зүй гэдэг бол ийм л сурвалж заа. Тийм биз? Тийм учраас би танаас асуугаад байна. Тэнгүүт та одоо яа тийм шарлахж байгаа юм уу? Шарлахад байгаа одоо байдлыг унсан дээрээ унсан болохоор энэ хүмүүсийн мэдээлэл гаргаж тавьж байгаа юм. За Нямд орж гэдэг хүний хүүхдийн тухай ярьж байна. Энэ одоо энэ хүмүүс бол бүгдээрээ таныг одоо ажилтай байх үед Усван наам цангаад байх чинь. За би танд гоё ундаа өгье заяа. Энэ байгалийн гаралтай кола. Ундаа. Би ч нэг сахартай мууд юм да. Цэвэр ус. Сахаргүй юм чи байгалийн гаралтай. Зүгээр яах ч. Ундаа. Сайхан тайван ууждад ярил л да. Сайхан тайван уучих. Би асууж та сайхан яачих за. Тэгээд ийм болохоор асууж байгаа юм. Одоо энэ таны саяны хэлдэг нэр усан хэлдэг хүмүүстэй та хувийн харилцаа байгаа юм шүү. Ер нь хувийн харилцаа гараад ирэхээр л хүмүүс ингээд янз янзын мэдээлэл дэлгэхэд эхэлдэг л дээ. Танихгүй. Яаманд ороод төрийнхөө буйнаар танилцлаа. За. Би өмнө нь төрийн албанд хэний хүүхэд ажилдээ яад ийд ингээд та нар шиг сэтгүүлч учраас хүний бөксбөрийг ухаж ухаад явдаг хүн биш ээ. Сэтгүүлчид бөксбөр ухдаггүй, өөрөөс нь асуудаг хүнийг сэтгүүлч гэдэг юм. Бөксбөр ухдаг чинь би асууж өөрөөс чинь сурвалжилж байгаа байхгүй юу? Тэр мэдээллийн сурвалжлах тийм 90 сурвалжлах гэж байдаг үстэй. Тэр чи асуухыг хэлдэг байхгүй юу? Гэтэ би бүх сэтгүүлчтэй хэлээгүй шүү. Танаас сэтгүүлчүүд ганц нэг энүүгээр хоол олж иддэг шантажны сэтгүүлчүүд байдаг юм байл шүү. Байдаг. Гэтэ өмөрөх гээд байх юм. Бага үз үнэн биз? Байдаг бах уу? Одоо хинийх нь баяжцсан байлаа бүр. Машин унаа сольж унсан. Одоо бүр алдартай сэтгүүлч болцсон. Сэтгүүлийн ёс зүйг би танд хэлж өгөх үү? За. Сэтгүүл зүй гэдэг чинь асар том ёс зүй үүдээ. Их юм уншдаг. Улс төрийн хүнтэй, улс төрийн мэдлэгтэй, боловсролын мэдлэгтэй, боловсролын хүнтэй, эдийн засгийн мэдрэгтэй, бизнес хийж байгаа хүнтэй, тэ? Олон талын мэдлэгтэй. Нөгөөдхөө тунгааж, уншиж, судлаад, ёс зүйтэй, өндөр ёс зүйтэй ийм сайхан сэтгүүл зүй бол хуучин цагт байсан. Одоо ч би одоо энэ мөхтөр байна, үндсэн телевизийн одоо болормогоо энэ төргээд олон толон алтан цэцэггүй энэ төргээд олон сайхан сэтгүүлчд байсан. Тэд нар өнөөдөр микрофон барайл ордон жалчганаал хүний араас далдганаад яваад байхгүй гоцтой. Тэд нар шиг хүмүүсийг сэтгүүл зүй гэдэг юм аа. Сүүлийн үе ингээд нэг хүний хилийн ам сугалчих гад олонний мас татчих гад хүний мод дурлаа яваад байгаагүй би бол шантаж зүй гэж харж байгаа. Болж гин үү? Асуудаг 90 сурвалжлагдаг сэтгүүл. Та бол сэтгүүл зүйн талаар ойлголтгүй гэдгийг сайхан нотлоод өглөө. Тийм учраас та одоо яг өөрийнхөө асуудалд эхнээс нь дахиад тайлбар өгмөр байна. Энэ бол миний сэтгүүлчдийн таны үнэлгээ. Хараад байгаа энэ нийгмийг буруу тийш нь залаад нэг хил ам дандаа одоо фэйсбүүк рүү ор, сошиал руу дандаа хэрүүл. Нэг хүүх од болцсон. Хүмүүс ярьж штэ. Нэг галтайсан юм байсан чи өмсөн 30 хүртэл сайжраа явчлаа гэд.
Нүдэн дээр сайжраад байна гэж шүү дээ. Тэгээ намайг ингээд хэвлэлэр жоохон муулсан л да. Тэгээ манай яг найз нөхдөд чинь Монголд байгаа юм чи санаа зовоод байна уцтаад наатгаа авчаач наа чи тэгэхэр залуу бишээ энэ төр ярьсан чи хаалтын гэрээ хий 10 сая төгрөг гинэ гэнэ. Би 10 төгрөг ч өгөхгүй гэсэн. Нэг зүйл асуумаар өгөөгүй тул танаас сэтгүүлчнэр намайг ингээд сошиалоор баг буруугаар од болгочлоо. Ерөөсө зараагүй юмыг зарсан гэж ярьсан гэж та хэлж байна. За би чамд хангалттай сүулт нь баримт бодлогоодоор тэгээд тараа ингэж байгаа байхгүй юу? Танаас асуумаар санагчлаа. Ер нь ингээд нэг нийтэд нэг юм хандлага байдаг байхгүй юу? Та бол өөрөө судлаад үзэхээр их ажил хийжсэн, янз янзын ажил хийжсэн хүн юм байл л дээ. Ямар хүн мөнгөтэй болдг юм бэ? Хөдөлмөр хийсэн хүн мөнгөтэй болдг. Өнөөдөр ингээд нэг эмэгтэй хүнийг ч юм уу янз янзын хүмүүсийг ингээд янз янзаар хэлж ийн л да. Өнгө орцсон байна. Амьдрал нь сайжирчжээ гэж. За яг мөнгийг олон янзаар олж байна доо. Сүүлийн үед хулгай хийж олж байна. Албан тушаал дээр очиж авилгал авч олж байна. Хүн шантаажлж олж байна. Тийм ээ? Мөрөөрөө сайхан малаад мянгат малчин болоод бизнес хийгээд, наран туул дээр 8 хийгээд, тэ худалдаа хийгээд мөн өөрсдийнхөө төвшөнд том жижиг бизнес хийгээд гарч ирж байгаа хүмүүс байна Монголд. Хөдөлмөрлөөд хүн ер нь хөдөлмөрлөөд байвал нэг мэдхэд амжилтанд хүрсэн байдаг. Багасаа эхэлсэн шүү дээ. Одоо манай Монголд жишээ авахад бол од жаргалгаа бол шууд томорчоог баг. Манай ерөнхийлөгч чинь бас шууд том бизнесмен болоогүй. Ганцгаас эхэлсэн гэж бүгд ярьдаг түүхтэй юм байлээ. Ингэж явал амттай гоё шүү дээ. Тэгээ одоо гівгэнтхэн юу ч хийгээгүй зүгээр сэтгүүлч хийж явж байгаад шантаж хийж явж байгаад зайсанд байр авсан жип сольж унаа явж байгаа нэг юу гэж ойлгох юм. Уран бүтээлч энэ мөнгө хоол болдсон баг та. Уран бүтээлч чадвараараа хөндлөлт юм аа. Уран бүтээлч. Намайг урд нөгөө боловсролын солилцооны ажил дээр би Өр Монголд аштай гэдэг манай нэг Өр Монголд үе. Монголд 200 гаруй уран бүтээл хийсэн. Тодорхойлтыг явуулаад үүрэг штэ боловсролын солилцоонд миний их хэвээр ажил байхгүй юу. За тэгээд Өр Монгол чинь нэг 2000 гаруй оюутан сурдаг юм аа манай Монголын тэтгэлэгтэй. Тэгээ бас эднэрт одоо ахын нэм шиг аав нэм шиг Өр Монгол багш нар бид нар чинь нэг үндэстэн дээг нь үдэ түүхэндээ тийм байсан те. Ингээд арх битгий анхаарал тавиад тэдний төлөө сурч боловсруулахад Монгол улсын боловсролд жинтэй хувь нэмэр оруулж байгаа багш нарт бүгдийг тодорхойлоод Монгол улсын боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас соёлын тэргүүний ажилтан боловсролын тэргүүний ажилтныг олгуулсан. Би олгодгүй шүү дээ. Тодорхойлж явуулсан сайдын гарын үсэгтээ шагналууд ирсэн. Би гардуулж үүрэгтэй. Ерөнхий консул дипломат төлөгчийн тэргүүнүүд гардуулж үүрэгтэй байдгийг. Сая манай ерөнхийлөгч гадаад явхад бас алтан гац додон Монголын түүх холбоолаад ярьсан юунд бол олгосон л байлаа ш. Энэ мэтлэгээр олгодог байхгүй юу? Олгосон ч л намайг энд яасан гэ. Соёлын тэргүүний ажилтан зарчлаа гэд. Ингээ бид нэр өөрсдийнхөө энэ үнэтэй зэнтэй шагналыг унгаад байгаа байхгүй юу? Тэгэхэд тэнд хүн тухандаа мөргөөд ажиллаад Монгол хүн гэдгээрээ бахархаад авч штэ. Бид манай монголчууд өөрсдийнхөө амийг өөрсдөө унгадгийг. Тэгсэн тэр нь манай нутгийн дүү ээж дараад асуусан чи ахаа хэд хэдэн сайтын дээрээс авчлаа гинэ. Тэгээ тэдэн төгрөг гинэ. Тэгээ би асуулаа. Ахын дөө ингэж хоол олж иж байгаа мөг чам тоол болж гин үү? Ах нь мөнгө өгч чадахгүй. Ах нь бизнес хийжсэн бол чамайг зөндөө дэмжиж ийсэн. Дэмцээр ирсэн. Одоо төрийн ажил хийж байгаа чадахгүй. Ах нь цалингаар амьдарч гэсэн. Сэтгүүл зүйн л болчиход байна. Та сэтгүүл зүй хөдөлмөрийг сонин үнэлдэг юм байна. За яг таны үнэлгээ. Ер нь бол хүн юугаач үнэлүүлж болно. Заавал юм зарж иж мөнгө олддог, тэгжээж амьдэрдэг, тэрийг хөдөлмөр гинэ гэж одоо шин зуунд бол тэгж үнэлж болохгүй бах. За ингээд орхий. Ингээд ерөөхдөө хоёулаа дараал руугаа эргээд оръё. Ийм учраас ингээд таныг янз янзаар гүтгэн гуйлаад ийм мэдээллүүдийг тарааж эхэлсэн байна. За тэгвэл таныг ажиллаж явах үед үнэхээр яг ийм асуудлаас хотгодгоос өөрөөр ер нь та ер нь ажиллаа хэрэг гүйцэлдүүлж ирсэн юм бэ? Ер нь энэ консул гэдэг хүн чинь тэнтэй яг юу их хэвээр байд юм бэ? Тэ дипломат алба гэж юу юм бэ? Одоо шийдэл таныг яг ингээд байж явах үед хар тамхитай холбоотой тий. Маш олон хэрэгүүд гарсан. Хар тамхи зөөврүүлсэн, тээвэрлсэн гэдэг. Энэ улсуудаа мэдээлэл өгж явах нь ярихаар болчлоо. За би наадах ярихаас өмнө нэг хүний тухай эхлэе ярьчих. За. Манай хууль зүйн сайдын тухай. Ямд орж байгаа чи хэдэн удаа төрд хууль зүйн сайд хийсэн гэдэг үлээ? 4 бодов 5 билүү. Ер нь та бүхэн мэдж байгаагаар нэг Монголын төрд нь 30 жил их хурлын гишүүн хийчих шиг боллоо те. Тасралтгүйгээр. Бөхөр бол дархан авраг болж штэ те. Бараг хөдөлмөрийн баатар, улс төрийн хөдөлмөрийн баатар авлаа тийм үү? За тэгээ хууль зүйн гэмт хэрэг гадаад дотоод буурсан уу? Таны бодлоор? Буураагүй статистик болвол нямд орж байгаа өөрчлөлт онцгой талаар нэг бууруулахаар ажиллаагүй юм байлгүй. Би бол яг урд очиод ажиллаа. Дэлхийд дээр олон оронд манай монголчууд хөөрхий. Монголдо сайхан эрүүл, тав тухтай, стрессгүй хүн болго ажилтаа орлоготой бизнесмен бол манайхан гадарчлаа хар бор ажил хийх гэж явах уу? Явахгүй үстэй. Тэгэхээр тэд нар маань яадын гадагшаа мөнгөний төлөө, өр хөвгтөд тижээхийн төлөө хөдөлмөр хийх гэж зарим нь хуулийн мэдлэггүйгээс болоод гиндээд алдаж эндээд хүний нутагт
хуулийн хариуцлага хүлээгээ сууж байгаа. Та тэрнэд нь туслал л да тэгээд. Би ярьж байна. Та эхлээд хүнийг гүйц сонсч тэгээд дараад нэрдэх үү. За. Урд 50 гаруй хүн хоригдож байна. За. Бүгд хуулийн мэдлэггүйгээсээ болсон гэж би харж байгаа. Хөөхий. Дэлхийд дээр хамгийн олон ял идэлж байгаа орн Хятад улс байдаг юм билээ. Манай урд гүршид. Тэгээд урд гүршид ял идлээд бас би бол тэднийг нэг ялтан малтан гэхээсээ илүүтэйгээр алдаж эндсэн манай Монгол иргэд гэж үздэг юм. Амьдралын төлөө явах гэж байгаад алдсан хүмүүсээ. Хуулийн мэдлэггүйгээсээ болоод алдсан хүмүүс байхгүй юу? Тэднийг бүгдийг үр Монголд бас цаг уурн ойролцоо юм байна гэдэг Гуанжу, Хонконг, Бээжинд ял идэлж ирсэн хүмүүсийг бүгдийг хөх хотод төлрүүлсэн байдаг юм. Би ерөнхий консул болж очиод анх шууд тэр ял идэлж байгаа хүмүүс төр очисон иргэд дээр. За яг өмнөх ажиллаж байсан ерөнхий консулууд маань сайхан ажилласан л да. Гэхдээ тэр хорихын удирдлагууд бол анх удаа ерөнхий консулын бараа харж байна. Танаа ус ерөнхий консултай байсан юм уу гайхчихлаа. Тэгээ би очисон иргэдийн хойр очих хэвээр. Би тэднэр шиг бас мөнгөний төлөө харийн нутагт хар ажил ажил хийжсэн. Би энэ зовлонг мэднэ. Тэгээ очиод асуулаа бүгднгээс нь. Дарамт байна уу, шахалт байна уу, юунаас л орцсон. Нөгөө нэг хар тамхи таны хэлж байгаа. Мэдхгүй нэг хүн ачаа аваад ор тэдэнд төгрөг өгье гэсэн чинь гиндэд орцсон. Тэ? Өнөөдөр Хятад улс руу хориотой бараа ангийн гаралтай бүх хориотой барааг хууль зүйн ам иргэдтэй хуулийн сахиулах сурталчилгаа хийж явахгүй яасан. Тэрнээс чинь болж урд өчнөө хүн ял идэлж байна. Ирвсний хайрс мэдхгүй барьж ороод 10 хэдэн жилийн ял авцсан ихэн зайлуул өндөр настай тэнд хүлээгээ сууж штэ их хүн охиноо хүлээгээд тэр хүн ямар хүн алдсан юм хулгай хийсэн юм уу? Мэдхгүй л байхгүй да ирвснийг улаан наманд орсон хориотой гэдгийг. Энийг хий ойлгох хэвээр. Манай хууль зүйн яам, манай Монголын төр иргэдэд дутуу ойлгуулсан байна. Тэг би бол тэгж харж байгаа. Монгол төрийг та төлөөлөө сууж байгаа тийм. Орцсон юмыг яахыг төлөөлөө тэднэртэй тэгээ тусалж штэ болохгүй юу? Тийм биз? Тэгээ бод эндээс орж байгаа одоо өнөөдөр манай Монгол улс түүхэндээ байгаагүй барааны иргэд 10 тэрбум доллар төрлөө гэл. Зогтоотор сайд маань зурагтаар ихэд багталтаа өөрөө ийц юм шиг ярьж илээ. Манай энэ зам дээр байгаа өдөрт 1500 машин орж гардаг ойчрлж байгаа мó хөдөөний хитэн жолооч нар чинь Монгол улсад тэр 10 тэрбум долларын чинь бараа эргэлтийн хамгийн гол юмыг оруулж штэ. Эднэр чи өөрхийг гиндээд нүүрсэндээ махнуугаад Монголын хэл давангуут нь Гятадын хэл дээр баригдаад контрабанд болоод шоронд орж штэ. Монголын хэлээс давуулаад штэ. Давуулчаад штэ. Давуулчаад. Монголын хэл давуулчаад штэ. Одоо яг энэ дээр нэг асуудал үүсэж байна. Жилийн зэрэг хаана хэний хариалт байдгийг. Харин тийм. Ям дөржийн хариалт байдгийг. За одоо ингэ за тэр хилтэй тэр ширэнтгээ тавиад шүүгээд мах байвал барьж аваад амбардаад буцаагаад ийшээ оруулж ял аав штэ мангараа гаргаж болдгоо юм уу? Нөхөр минийгээд та удаа. Тэгээд нэг ийм болж байгаа юм. Консул гүнч одоо консултай бодохоор ингээ бухимдаад байдаг байхгүй. Консулын талаар маш олон хүмүүс хэлдэг. Яг энийг хэлдэг байхгүй юу? Манай консул ингээд ерөөсө хүн сурталтай. Жишээлбэл виз олох гэж л бүр аюулын юм болдог гэл ингээл. Одоо тэгэнгүүт мах ингээд ачаад ордог. Манад энд нь туслаад штэ. Дотооддоо туслаад Хятадтай баригдаад байна. За ямар ч үсэн миний сүлжээ болцсон биш үү? Яг гоо нэг өхрийн ивэр дусвал 1000 өхрийн ивэр дийлснэ гэж консул болгоныг тэгж харж болохгүй. Мөрөөрөө ажиллаж байгаа миний түрүүний хэлсэн манай гадаад яамны мундаг дипломатууд байгаа. Байсаар ч ирсэн хойштооч байх болно. Тэгвэл ганц нэг дундуур энэ ням дөржийн банд мэт ийм шургаанууд бол байна. Эднэр бол ням дөржийн хүүхэд ман шиг гэр ороод өсөөгөө, ман шиг хөдөө өсөөгөө би энэ зургийг бэлдээд ирсэн анх хоёр. Энэ анх хоёр лефтэн суугаа явцсан байхгүй да. Энэ анх хоёр. Энэ анх хоёр гэж нөхөр. Ням дөржийн банд Монгол улсыг Сан Францискод төлөөлж ерөнхий консул хийсэн. Гадаадд Монгол улсын зардлаар 50 мянган доллараар сурсан гэдэг тэр нэг эмэгтэй зурагтаар яриад лээ. Би тэрийг бодоод үнэхээр ичсэн. 50 мянган доллар гэдэг бол 100 айл 5 антай гэр бариад өгөх мөнгө үстэй 100 өрөхөд үнэн үү? Тэгэхэд дараагийн хүүхэд гадагшаа ингээд дипломат албанд Монгол улсын зардлаар сурж ирчээд тэрийгэ засгийн газараар даалгачаад нөгөөдгөө фэйсбુક дээр бас тавьчихээ болоогүй. Тавьсан байлаа. Ингээд фэйсбુકийн ухаад үзлээ л дээ. Намайг муулцсан учраас би орж ухаж үзсэн. Би төрдөө 5 жил ажиллаад миний хөнгөлтийг хүчингү болгоцсон гэж байгаа байхгүй. Ямар ёс зүг нөхөр вэ тэ? Би энэ шиг залуучуудаас итсэн. Эднэр шиг залуучууд Монголын төрийг төлөөлж очих юм бол энэ арвар ажил хийж байгаа иргэдийнхаа төлөө ажиллаж чадахгүй. Ман шиг гэр ороод энэ өсөөгөө. Бидний амьдралыг мэдэхгүй. Монголчууд хэдэн өнгөр ороод амьдардаг юм. 80-аас 90% амьдарч байгаа үстэй. Орон байрны төлөө гадаад тарвар ажил хийж байна. Энэ насаараа панта барьж орлон пантаж орлон банд амьдэрсэн хүүхэд штэ. Тийм биз? Даргын хүүхэд. Гэхдээ би даргын хүүхэд энэ залууг дормжилж байгаа юм биш. Энэний гаргаж байгаа үйлдийг хараад би явах гэж байгаа байхгүй. Хамаагүй надад хайж байна. Монголын төрөөс хаямаар байсан юм болохгүй юу? Дээр гаргаад тавьчих.
За. Тэгэхээр анх хоёр шиг нөхдүүд байна шүү дээ. Одоо хараа манай гадаад яамны нэрийг унгадаг байхгүй юу? Иргэдийн төлөө ажилтдаг байхгүй юу? Энийг Анх хоёр миний оронд байсан бол тэр иргэдийн төлөө очихгүй. Шорон дээр очихгүй. Тэр хил дээр ял авж байгаа иргэд дээр очиж чадахгүй. Наатан ч очихгүй байхгүй юу? Ягаад тийм итгэлтэй байгаа юм? Би өмнө нь сонсч ирсэн. Нэг найзаасаа. Анх хоёр Сан Францискод ерөнхий консулд ажиллаж байхдаа нэг Монгол иргэн аварт орсон юм байна л да. Тэгээ би юм уу? Ерөнхий консулын газрын эмнэлэгтэй нэрэд ямар тусал дэмжлэгээ өнд очих хэрэгтэй байдаг байхгүй юу? Анх хоёр очсон юм байна л да. Аминда. Тэгээ очичоо дараад нь тэр аварт орсон хүн маань Монгол улс дээрээ том дарга болсон. Тэгээ арх уучаа залгаж ийн гэж найзуудынхаа дунд харах уу? Би тэр дарга руу залгая. Залгангуудаа мөг өлөг минь ээ. Би чамайг Америкт өгч явах чи яалаа эргэж очоо үзтээ гэд. Анх хоёр тэр дарга хүнтэй ингэж харьцаж байгаа хүн тэнд алдаж эндц иргэдийнхаа төлөө ажиллах уу? Нямдэрж югт та боддоо. Ажилтгүй байхгүй да. Бидний зовлон мэддэггүй юм. За тэгээ анх хоёр намайг түрүүний яриандаа хоёлаа эргээд орчих. Эргээд тасдгөө дипломантын ярианд орё. Намайг засгийн газрын хуралдаанаар миний хугацаа дууссан шүү дээ. 16 оны 1 сарын 11 гэдэг чи 19 оны 1 сарын 11-нд миний хугацаа дуусчихгүй юу? Тэгээ би хугацаа дуусаад 5 сар илүү ажиллаа. Тэгээ нөгөө өрсөлдөө дардын намынхын чинь бас дотроо бандантай юм уу, зодоодтой байна нөгөө хүн тодорж өгдөг явуулж чаддгүй. Нэг дарга нэг фракцаас, нэг дарга нэг фракцаас гэд байд юм шиг байна л та. Хөнгүү. Тэгээ ажиллаж исэн чинь намайг машин дэрэгтэй холбогдуулаад айлын талаас ганц нот ирэхэд айлын тал цагдаагаа өмөрч байгаа. Энийг би чи хаалтан дотор ярив. Гэтэ нямдэржийн банд яриаг гүйцэж. Төхөө. За тэгэнгүүт намайг засгийн газрын хуулиар яах вэ гэхээр дипломат холбооны тухай хуулийн дагуу 16-гийн 2-оор хугацаа дууссан гэдээ эргүүлэн татах хэрэгтэй байдیں۔ Өмнө нь миний өмнөх ерөнхий консулыг мөн 16-гийн 2-оор хугацаа дууссан гэд намайг томилсон байдیں۔ 16 оны 1 сарын 11-нд засгийн газрын 42 дугаар тогтоолоор татсан байдаг байхгүй юу? За анх хоёр дарга ингээд татаа гэд би орохгүй юу? Монголоос намайг дуутсан байлаа. Орлоо. Тэгс над тэгж штэ. Би ч бас ерөнхий консул үеийнхэн залуу. Тэ? Бас нэг гудамны хүн биш байгаас тэ. Тэгээ яваад орсон чинь чам шиг гудамны юм надад дипломат алга заадаггүй маа. Шууд тэгж хэлж байгаа юм уу? Шууд яамныхан сонссон. Харсан. Тэгэхээр гинт бас нэг би ч бас нэг шудраг үнний төлөө худлаа ярьж байгаа хүнд оромжилж байгаа хүнд би өөрөдөө доромжлуулдаг юм биш. Хэрвээ өөрөөсөө доор хүнийг доромжилж байгаа дарга цэрэг байх юм бол би бол харин өмөрөх талтай байдаг. Хүн Монгол хэр хүн гэж удагтаа хүн гэдэг бол зөв зөөлөн бурууд хатуу байх хэвээр. Дээшээ дарга гэд ойлгоноод байх юм байхгүй хүндлэх дарга хүндлэн. Дээрлэхэд дэвэл бас болохгүй хэлэхүүг нь хилдэг. Доошоогоо бол харин дэмждэг, тусалдаг ийм байх хэвээр ир хүн. Энэ нөхөр шууд дээрлэж гисэн намайг. Намайг дээрлэж байгаа юм чи яаманд бол азрах гэж хэлнэ шүү дээ. Баццсан яамыг. Яамныхаа ярьж ийн энийг. Нууц замаргаа оруулж ирлээ, жил ажиллауллаа, гадаад руу дид консулор явуулсан гэж байна. Замаргаа ярьж та наадхаа өөр над ярьсантай хариуцлага хүлээгээрэй. Та бас яамныхаа ярьж штэ. Би тэгээ тэр ярьсан энэ ярьсан гэж танд ярих уу? Яамнаас очиод асуу. Танаас сэтгүүл зүй очиод тэр шантажны нэг хүний араас явдаг гүдэг юмнууд очиод сурвалжлаа. Ерөнхийдөө энэ учир агуулгыг. За тэгээд нямдэрч өөхөд тийм байна. Тэгсэн намайг чи жолооч чи гудамных штэ. Би бол гадаадд сургууль төгсөж ирсэн. Мундаг хүн штэ гэж намайг. За анх хоёр дарга та их мундаг юм байна. Би бол таныг мундаг биш гэж хэлээгүй штэ. Би жолоочийн хүүхдээ. Тэгээ би гудамных юм байна те танихаар. Та дарга сайдын хүүхд юм байна. Яамны мундаг юм байна. Намайг гудамных гэж баг доромжлоорой. Би бүр хараалын үг хэлсэн. Эр үнд тисгүй хэлдэг юм байлаа. Одоо телевизээр тэрийг яриад л тань биш. Нөхөр минь болохгүй шүү. Миний аав ариун цагаан хөдөлмөрөөрөө Монголынхаа төрд 30 гаруй жил жолооч хийж бүтээн байгуулалтанд гар бийж арилцаж явсан сайхан өвгөө одоо байна. Ачцээ нэртэйгээ сууж байна. Чам шиг миний аавыг гудамжны гэж хэлэхгүй шүү нөхөр минь гэж би хэлсэн. Нямд энэ анх хоёрын аав юу лээ? Нямд орж. Чи аавынхаа буйнаар аятайгаа яваараа мө бацаа минь гэсэн би хэлсэн. Зөв. Тэгсэн чи миний аавыг доромжилдаг юм бэ гинэ. Нямд орж байгааг Монголын ард түмэн сайн муугаар мэдж штэ, ярьж штэ. 30 жил төрд байхдаа энэ ядуурлыг бууруулахгүй яасан. Яг би одоо нэг ажил нямд орж байгаа энийг хийгээ утаа харилцсан шүү. Энэ хуулийг санаачлаад гэмт хэрэг харилцсан шүү гэдэг юмыг би юу санахгүй байгаа байхгүй. Өдөө зэрэгтэй 30 жил яваа Монголын энэ нийгэм бухимдал, ядуурл энэ хэдхэн улс төрчтэй холбоотой. Эдний нэгэнд бол нямд орж байгаа. Хүн болгон тэгж ярьж байна. Тэдний хүүхэд. Нямд орж байгаа өнөөдөр төрд юу хийсэн? Хүүхдээ яаман шахсан байна. Хүүхэд нь дарга болсон байна. Бэр нь болор тунгалаг гээд засгийн газрын хэрэглэх газрын хүний нөөц боловсон ачаа хариуц дарга болсон биш. Анх хоёрын авгаа. Эхнэр энэ нөхрийн авгаа. Хөөе. Зөө. Тэгэд одоо юу вэ? Ашиг сонирхол гэдэг үлээ. Нэг засагт ажиллахаар
Хөрс ухсаач их мужих юм байл шүү дээ. Ерөнхий сайд болонгуудаа дүүгээ барилгын яамнаас нь том дарга хийж хөөгөө уулцсан байл шүү дээ. Тэгэхээр нямд орж байгаа анх хоёр нэг яамд хөрс ухсаадын команданд ажиллаж байгаа үстэй. Тэгсэн охин нь бүр засгийн газар хэрэглэх газрын хамгийн том галт тоогоо бацдаг газар галт тоог бацсан сууж шүү дээ. Нөгөө оюун эрдэнэ шударгаж авчдаг сэлэмддэг хүн тэрэг авчаач. Инх код даргаыг авчаа явуулцдаг мундаг юм байл шүү дээ. Нямд орж энэ өмнө нь засгийн газрын автобазад нэг аж ахуйн газар нэг аж ахуй ажил хийжсэн юм билээ. Тэгэнгүүтээ бүр төрийн албаны шалгалт өгөөгүй орж ирэл мэрис зарчмаар явдаг албанчууд нар чи шууд ахлах референт буюу даргуулаас уцсан биз дээ. Нямд орж байгаа. Нямд орж байгаа ийм л юм хийсэн 30 жил. Миний харж байгаагаар. Энэ бол яг бодтой шүү дээ. Би гүтгээгүй шүү дээ. Тий. Яг энэ төрийн албанд байгаа энэ. За нямд орж байгаа хийсэн ажлыг дахиад ярив. Урж идэж байгаа. Өнөөдөр хууль зүйн салбар нямд орж байгаатай холбоотой. Сая чи би 6 сард ирлээ. Бас бухимдалтай хэвлэл мэдээлэлээр ч одоо амтаах дүнээрээ орхоморч ичмээр те нэг хүний нутагт тулгаа яагаад ирсэн юм шиг тийм үү? Бас санаа зовоод бас хичгүүлчирхай байна. Аав ээжийн нэр хүнд байна те. Санаа зовлоо. За юу гэсэн нутагтаа очиод би ч бас нэг төрийн бос холбоо ажилладаг дөрөв хэлсэн шүү дээ. Баян онгор аймгийн хонгорын урд морин сурт ууштай холбооны тэргүүнээр би 8 жил ажиллаж байна. Хөдөө малчдын төлөө байгуулгал да. Би ч хөдөө мал дээр өсөж болохоор. Тэгээ тэднийхэн төлөө бас тодорхой тооны ажлуудыг нийгэмд хийж явуулдаг юм. За тэгээ ажиллаад манай нутагч ламын гэгэний ойгоо том ой боллоо. Бүсийн уралдаа авлаа. Морины комиссийн дарга би автоматар болдгийм байгаа хэвээр. Тэгээ болоод ханд бүх мөрийг нь зохион байгуулад очлоо. 300 сая төгрөг босгоод очиод нутгийнхаа сайхан хийя, нутгийнхаа сайхан сэнгүүлье. Монгол малч чинь бас нэг халуунд халж тэ хүүтэнд төрдөг ийм эрс дэрс уур амжилтаа манай малч чих хүнд нөхцөд амьдэрдэг шүү дээ. Тэгээ зунд нь наадмаа хий сайхан баярлдаг ард түмэн тийм биз. Наадмаа хийхэд очлоо. Нөгөө нямд орж байгаа толгойлдог цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн гишүүн хурандаа 100 цагдаатай очиж штэ. Өнөөдөр Монголын төсөв тэгтлээ баян болцсон юм уу? Төргөн тусламжиндаа хөрөхгүй байгаа зү хөөе. Манай аймгийн наадамчд ямар жагсагчд юм уу? Аймгийнхаа цагдаа нартай аймгийнхаа наадмыг хийгээд ирж болж исэн. Би өмнө нь 375 жилийн би оюут бол даргатай аймгийнхаа орон нутгийн цагдаа нартай би ямар сайхан зохион байгуулалттай хийж ирсэн болж исэн. 100 цагдаа явуулж штэ. Сурган сонсохноо мөнх эрдэнэтэнд наадам хийж байгаа нутагтаа чиж унгаа наадгаа дарамтлах гээд аавда анх хоёр хэлсэн гинэ. Би надад нэг хүн ярьж байхгүй юу? Тэгсэн чинь цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн гишүүн хурандаа амгалан. Энэ нөхөр 100 цагдаатай очиж шít. Говь алтаагаас, Улаанбаатараас, Үр ангаагаас. Хөөе. Манай аймгийн жагсагчдуу. Энэ намайг наадам хийлгээгүй. Миний морины комиссийн даргын машин сууж явсан юм чирээд өрөвлжүүлэх түн шийдэж байгаа юм хургаан луу жихэд бичиг баримтуудыг хурааж аваад бичиг баримтаа буцааж авах гэж бүр автын цагдаагийн дарга руу ирж авсан шít. Энд хийх ажил алгуу. Нямд орж байгаа ийм наадам гисч явдаг ажиллаа хийдгүү хурандаа нарыг зайлуулаарай. Хүүхдээ дараад нь Монголын төрөөс зайлуулаарай. Би яг хуу танд манай аав шиг хүний хувьд дүүгийн ёсоор зөвлөё. Бас энэ нөхөр. Энэ цагдаагийн хурандаа гэдэг нь сайхан зол. Би хурандаа нараа хүндэлдэг. Цагдаагийн байгууллага Монголынхаа эрүүл мэндийн төлөө инхийн төлөө шөнө өдргөө зүтгэдэг байгууллага. Тэрийг ганц мэд ийм нэг наадам гэсэн нөхрүүд бузралж байна. Тийм болохоор та одоо ингэж мэдээллүүдийг дэлгэх. Таны наадмыг бурснуулсан учраас та энэ хүмүүсийг миний наадам биш ээ. Миний нутгийн наадмыг очиж би бас нэг нутагтаа очиж байна. Бас нэг хэл ам дагуулад ирлээ. Нутагтаа нэг нутгийн хамтуудтай хөөрөглөө золгомоор шүү дээ. Золгуулаагүй. Тэгсэн учраас та одоо нямд сайтай голтой мэдээллүүдийг тавьж байгаа юм уу? Юу? Тэгсэн учраас та санаж байгаа юм уу? Нямд орж байгаа хууль зүйн салбар төргөн тусламжийн мөнгө одоо төргөнийхөө машинд хүрэхгүй байхад төрийн мөнгөөр өргүү зардал гаргаж яах гэдгийг хэлж байгаамаа. Нямд орж байгаа болоо тэ энэ төрийн мөнгөө химнээ таны мөнгө биш ээ. Тийм биз? Төрийн ард иргэч тань шиг хаавсанд амьдрч чадахгүй ч гэсэн 5 антаа гэрэг барих гэж чадахгүй шүү дээ. Нямд орж байгааг хаавс гэдээ Монголын төв бүгд л ярьж шүү дээ баримт тотлогоотой. Тэр инх сайхан гэдэг нэг бүсгүй яриад лээ шүү дээ. Үний юм шиг байлаа шүү дээ. Инх сайхан гэж түрүүний хүүхний ярьж байгаа дээр сонсоход анх хоёр чинь түрүү намайг машинтай холбоод авчлаа шүү дээ. Тэгээ нямд орж байгаа чинь бас нэг 5 70 мал оруулж ирсэн юм байна шүү дээ. Тэр мөнх бат гэж Европын шоронд хоригдож байгаа гэсэн шүү дээ. Тэр үнийг би танина. Анх хоёрын найз. Анх хоёр төзөөгөн дарга болонгуудаа тэрийг дипломат ирэх юм бөгөөд дипломат тоос өрдөгөө явуулсан байхгүй юу. Нөгөөдг нь очиод Москвад бас ялгаагүй тэнд суугаа манай дипломатууд жилд нэг машин татваргаа авд юм байна л да. Одоо шин дипломат албаны хувьд хуулиар 4 жил болсон. Тэгэхээр 4 жил 4 машин авангуудаа нааш нь оруулцдаг. Оросын татвараас нуугдаад нааш нь оруулж ирдэг байхгүй юу. Тэрийг анх хоёр аваад тэр бүсгүйгийн хилж байгаагаар хууль зүйн яам шахацсан юм билээ 570-ыг. Мань нэр өөрөө бас машины жинхэнэ 8 хийцэн тууж байгаа байхгүй. Тэр бүсгүйгийн ярьж байгаагаар шүү. Тийм багц? Тийм байна. Буцаад хоёлоо нөгөө нэг дипломат алруугаа яваад оръё. Сайхан айлах юм аа.
Энэ нэг консултай холбоотой би бүр асуултаа марцсан шүү дээ. Энэ консултай холбоотой маргаанууд их гардаг, санал шүүмжлүүд их гардаг, виз сонгуулах дээр ингээл цайны цагаараа уулздаг ч гэлөө. Яг таны үед бас их гарч исэн шүү тэр маргаан. Их шүүмжлүүд. Ерөөсөө энэ иргэдээ хүлээж авахгүй маань консулч. За одоо надад таныг тастаад ирчих төхөө. Та үгээ тасч ярд юм бэл. Намайг яаж ажилласныг надтай цуг ажиллаж байсан. Би яг нөгөө манайхан чинь 3 жил ажиллаад томилогддог, очиход ажиллаж байсан хүмүүс зарим нь жил болоод буцсан, зарим нь 2 жил болоод буцсан гэд. Би нэг 20 гаруй хүнтэй ажилласан байдаг юм аа. Тэд нар бол үнэхээр сайн ажилласан. Би бол тэр дэртэйгээ баг болж ажиллаж чадсан. Би очингуудаа нээлттэй бол иргэдтэй түргэн шуурхаа үйлчил. Тэ Монгол улс руу тэр жуулчлаар очих байгаа хүмүүсийн визийг цагийн дотор хурдан гарга. Хаалттай болоод удаад ирэхээрэл хүн хар дагуулдаг шүү гэдэг шаардлагыг тавьсан. Намайг очиход манай гадаад яамны үндсэн дипломат Ариун Төвөө гэж дипломат визэн дээр сууж исэн. Тэр хүн виз хийж байгаа л явсан. Маш сайн ажиллаж байгаад Ариун Төвөө бол шөнө өдргөө нойр олгүй л ажилласан. Тий. Ямар ч хэл амд асуудал татлаагүй. Би бол визэнд оролцдог байхгүй юу? Ерөнхийдөө чиг үүргийн удирдлагаар хангаад хоёр орны харилцааны юмнуудаа л яриад явцдаг. Манай энэ баг хамт олон бол дотроо их сайхан ажилласан. Ер нь дипломатологичийн газрын тэргүүн гэдэг бол түрүүний миний хэлсэн олон талын маневрыг чадвартай. Ийм хүмүүс ерөнхий консулоор дипломатологичийн газрын консулын газрын даргаар тэ элчин сайдаар явдаг юм аа. Монгол улс төлөөлж байгаа шүү дээ. Ганцхан гадаад яам төлөөлдөг байхгүй юу? Харин түүний доор ажиллаж байгаа кандидатууд бол гадаад яамны үндсэн мэрэгжилтэй, хилтэй, улстай боловсруучнууд байх хэрэгтэй. Тэгээ манай гадаад яамны очисон би бол хүн томилж авдаг, халдаг хэрэг надад байхгүй шүү дээ. Гэр бүлийн гишүүдийг л ажлын байраар хангадаг, үйлчлэгээний ажлаар. Тэгээ тэрний дараагаар бас гадаад яамнаас томилогдож ирсэн Батчимэг гээд бүсгүй ажил нөгөө нэг техник ажил байхгүй визийн гэдэг чинь. Визний стикер компьютер дээр шивэн шүлжээгээр наасан тайлангийнхаа 1% наагаад 7 хоног болгон тайлангаа явуулдаг яам руу. Сарын тайлан явуулдаг. Удирдлийн тайлан явуулдаг. Бид нар ч ерөөс байнгын хяналтанд онлайнаар хяналтанд ажилладаг шүү дээ. Хийсэн ажлынхаа тайлан бичдэг, хэдэн уулзалт хийснийг бичдэг. Тэгээ хилтэй устай юм хүмүүс бол дипломатын уулзалт болоход тэрийг протокол хөтлөөд дэлгэрэнгүй задруулж сэрүүлчихэд офтлоокээр гадаад яам руу мэдээгээ явуулдаг. Ийм чадвартай хүмүүс ажилладаг. 20 гаруй хүн ажилласан. За үүний дотор харин бас нэг 2 3 хүн бас онцгой энэ бүх комбинацийг зохион байгуулж ийм муухай юм хийж ажилласан байдаг байхгүй юу? Дотроосоо мэдээсэн. Энэ хүмүүс бол одоо ажиллаж байгаа ганц нэг нь. Гэтэ бас л нөгөө улс төрийн томилгоогоор. Бас шудраг гэсэн хүний томилгоогоор ингээ очсон байдаг байхгүй юу? Миний ажиллаж байгаагийн хувьд бол би тэнд нэг ажиллаж байхдаа бол эмнэлэгт ажиллаж үйлчилсэн иргэдэд тий? Бүр олон талын харилцаан дээр бараг өдөр шөнөгүй ажилласан дөө манай яамныхын мэдэндээ манай шалгалтаар яамныхын ч очтыг манай баяр сайхан дарга очиод үнэхээр ингэж ажилласан байна гэж алдаа оноо шүгж гаргаж ирээд цаашдаа чиглэл өгөөд ингэж явсан. За манайх бол ингэж шилээ ажилласан. Намайг очиход кассанд бэлэн мөнгө байдаг байсан. Би шууд банкнд данс нээсэн. Банкнаас Монгол улсын төрийн сан руу шилждэг болсон. Үндэсний аудит жил болго ир шалгадаг. Дотоод хяналт шалгалт үйлчилгээ 2 жилд нэг ирдэг. Хөрөнгөний тоолох төрийн өмчийн орноос жил болго ирдэг. Бид нар чи байнгын шалгалтанд ажилладаг байхгүй юу? Ингээ шалгуулаад байх ч яах вэ? Төсөв бол манай Монгол улсын төсөв хүндхэн байгаа шүү дээ. Төсвийн хүрээнд баг бензиндээ ч хүрэхгүй ингээд цалингаа тавиал таардаг. Гэхдээ төсөвгүйгээ суусангүй. Бас сэтгээд тий айлын талтайгаа харилцаагаа бас арга хэмжээ хийгээд өчнө ажилласныг өр Монголын өөртөө цохорны гадаад хэрэглэх газрууд мэднэ. Би цагаан сар хийж ирсэн. Яагаад гэ? Би нэг тухтай танд ярьж бас цаг орох гэдэг юм л да. Тий, одоо ойлоо нэг үндсэн асуулт буцаад орё, дахиад орё. Тэр нэг юм хүн зурдлын асуудал байдаг. Ерөөсөө энэ виз олголтын яг хүн зурдлын асуулт чи би гүцэгээ ярьчихгүй нэг сэгэлж яриад байна. Тэгээд иргэдэдээ их тийм хурц үйлчлэх хэрэгтэй байдаг хөө бид нар. Одоо манай Монголын иргэд паспортаа хайнаа. Төргөн шуурхаа бизнес паспортыг олгож өгнө. Олгохоор айлын талаас цагдаагийн бичиг авдаг байхгүй юу? Тэр нь доотлон 7 хоног. Тэгээ манай Монголын мөнгө авахгүй буудал 7 хоногор чинь тэр иргэн маань мөнгө төрөөс авахудаа хэцүү үстэй. Тэгэхээр энэнд нэг айлын талаас гуйн штэ. Гуйхтаа бас албаны журмаар гуйсан ч гэсэн бас нэг за журамч дарга тэр дарга энэ таандха галс ингэрэ гэдэг бас нэг хувийн харилцааны хувьд гуйн үстэй. Тэхийн тулд би цагаан сар хийгээд ерөнхий консулын газар хоёр улсын ингээд ийм харилцаан дээр ийм шүүгээд хийхэр чинь бас намайг ажил хийж гин иргэдийнхаа төлөө зүтгэдэг юм байна гэд айлын тал үнэлж штт. Тэгээ бид гуйхаар дор нь өдөртөн цагдаагийн бичгийг гаргаж өгөө явуулж штт. Бид иргэддээ ингэж үйлчилсэн. Би Монгол улсаас 3000 гаруй иргэд урьсан байдгийг. Ер нь суугаа орондоо бас энэ суугаа орны хөгжил ямар байна? Монгол улс нутагшуулмаар юм юу вэ? Тэр бүгдийг хэрэгжүүлэх үүрэгтэй байдгийг бас
авч Монгол улстай. Өр Монголд хөрш орноос аммаар юм их байна Монголд. Анх 90 онд Улаанбаатар Азийн цагаан дагна байсан. Өр Монгол утаатай тагцсан донд үүдэн дээр угаацсан хасгаж ирсэн. Энийг бол манай тухайн үеийн одоо бизнесмен бизнес ганцхан хийж явж байсан ахнаар ярьдгийн байлээ. Тийм байсан байна лээ угаасаа. Одоо эсрэгээр манай Улаанбаатар ямар байгаа вэ та мэдж байгаа. Хөх хот бол утаа авалга, стресс алга, төгжрээ алга. 3-5 сая хүн тогтмол эргэлдэж байна, амьдарч байна. 4 сая хүний бүртгэлтэй орж гарч явахдаа 5 сая болдог гэж байна. Энийг нутгийнхаа иргэдэд үзүүлмээр байна монголчуудаа. Би айлын талд ярьдаг. Танаа хөрш орны бодлого том бодлого байдаг гэсэн. Тэгэд жилд өр монголч нэг 15 сая гараад жуулч ирдэг юм билээ. Манай Монголын хөдөөнийх нэг малчтыг жирийн ардуудыг танах ураад энэ гой хөгжил цэцгээд аялал жуулчлал ингэж хийд ингээд харуулж чаач гэд ярьж исэн. Өөрөөр зарим нь бол дэмжсэн. Би суугаа хугацаанд 3,000 хүн өрсөн байдаг юм. Тэр бүгдэд хурж үйлчилсэн байдаг юм аа. Багш нарыг өнөөдөр гадаадд зарим айлын хүүхдүүд төрийн зардлаар сурж байна. Тэгэхэд сургуульд үйлчлэгээний ажил хийсэн хүн гадаад паспорт алга 90 гарч үзээгүй байна. Энэ ялгаа юу манай нийгмийн? Ялгаа мөн биз? Би тэр үйлчлэгээнийхээ ажилчдыг паспорт аваад бүрхүү хотоор аялуулад 3 өдөр. Би өөрөө уулз чадаагүй л дээ. Баярлсан бэлээ. Мөнх эрдэнэ ерөнхий консул та өстө үзээгүйг үзүүлээ. Ёстой бидний нүд тайдагдлаа. Энд чинь ингэж модоо тарьдаг юм байна. Утаагүй сайхан амьдрд юм байна. Бид нар ядаад модоо тарилтагаа санаа аваад явд юм биш шүү дээ. Хоёлаа харин тийм дараалтаа ярэ. Төрүүнийхээсээ та бүр холдоо яваад өглөө шүү дээ. Тэр нэг юм консултер гараад идэг хүн суртал юунаас болт юм бэ гэж асуух гэдэг. Тэр нэг тодорхой цаг заачаал 1-2 цагийн хооронд ч үлээ. Цайны цаг нь биш нэг ийм тодорхой цаг нарийнхаа цаг заачаа тэр хоорондоо хүмүүстэй уулздаг. А тэрхийн тул тэрний ажлыг бүтээж өгөхийн тулд жоохон бас нэг гар харсан үйл ажиллагаа тэр завсрал яваад. Бусад консулын газрууд яаж ажилладаг мэдэхгүй хоо. Одоо ч онлайнаар тэн тэглээ энд инглээ гэл мэдээллүүд нэрэл идэм билээ шүү дээ. Тийм. Манай хувьд бол тэр талаар тийм хэвлэл мэдээлэлээр хил ам дагуулсан тагталсан тань сонсогдсон уу? Үгүй одоо тэгэл хүн зурчлаад ялангуяа манайх ч хамгийн их явдаг нь урагшаагаал их гардаг тий. Манай урдаад сууга ерөнхий консулын газраас та тийм сонсно уу? Зөндөл юм яригдах юм байна шүү дээ. Гэхдээ яг тийм хүн зуртал баримтны нотлого тийм ярил л да сонссон юм уу? Шүүмжлүүд яригдчихсан. Тэнд байгаа нэг хүн жишээлбэл цагийг багасгасан ч гэдэг юм уу нэг тийм сонсогдсон шүү. Тэгээ би танаас өөрөө чинь одоо юу? Тий. Одоо бид үргэлжлүүлээд бас тэгвэл над дээр чи нэг юм ярив. Бас баримт нотлоготой. Ер нь энэ найруулгатай кино жүжигийг байна шүү дээ. Нэг нөхөр тавьсан байдаг юм аа. За энэ манай Бацаандан. Энэ Бацаандан. Бацаандан битээр найзууд. Хурлын гишүүн үү? Хурлын гишүүн Бацаандан. Найзууд. Хүнийг ханилан байж, хүлгийг унан байж гэж үнэ юм бэлээ. Битээр нэг 10 жил хүрээг нөхрөлж байгаа. 10 жил нөхрөлтөй харин энэ нөхрийнхөө занг би сайн мэдж авлаа. Өр Монгол зөндөө очсон. Экспогийн арга хэмжээ, албаны айлчил, хураар, хувийн шугамар гэр бүлээрээ гэл. Надад анх очиод тэгдэг байсан баг. За мөнх эрдэнэ миний найзаа. Найзын уул төр дэмжчихээр хятад хүн байна уу? Тэ? Өр Монгол хүн байна уу гэд. Би тэдний чи бизнесийг Монгол дэмжиж өгье. Одоо би ерөнхий сайдтай ийм болцсон. Би засгаа аваад үлдсэн гэд. Тэгж ярьсан надад. Тэгээ би чи одоо очиргээд одоо манай энэ монголчуудыг очиход монголчууд мэдэн дээ бас. Бүх очисон монголчууд эдний Монгол ай ингээд ресторанд үйлчлүүлдэг. Би очирхтаа танилцууллаа. Очирын найз хоозуунтай танилцууллаа. Ингээд Бацаандангаа баган танилцуулаа явлаа. За тэгсэн чинь манай нөгөө шудраг найз маань ахыгаа Хөх хотын ерөнхий консулор томилууд юм аа. Энэ Баатар Чулуун гэдэг. Эхнэр оюун гэрэл гэдэг. Тэгэхгүй энэ оюун гэрэл энэ хоёр шийзээ суусан гэдэг. Энэ 2-3 дахь шиг ярьсан баг. Энэ Баатар Чулуунгаа өмнө нь ирээн дээр дэд консул хийжсэн юм билээ. Бас ямар томилгоогоор явсан мэдэхгүй. Тэгээ Баатар Чулуунгаа маань над дээр ирлээ. Томилогдоод. Тэгээ би хэлсэн. Та юу чадах юм гэсэн. Юу ч чадахгүй гэж. Компьютер мэдэхгүй гэсэн. Мэдэхгүй гэж. Хэл мэдэхгүй гэж. Тэгээ би бас нэг гадаад ямар юм томилж явуулахтай яад ингээ буцаад юм уу гэж бодсноо. Найз бас гуйж шүү. Хүнд бас нэг одоо найзын жудаг байна да. Би миний ахыг ажилуулаад тараад томилуулаа явуулсан шүү. Хөшин зогтоодортой яриад явуулсан шүү. Над руу тэглээ. Тэгээ уг нь бол хилтэй өнгө хэрэгтэй гэдэг. Манайх чи яг үндсэн синхроны хилтэй өнгө байхгүй шүү дээ. Одоо манай багхгүй нэг сайн ажиллаж байсан, зол зай ажиллаж байсан. Эднэрээс хойш байхгүй. Би ер нь бол яг синхроны бүр унган багасаа сураад гадаад харилцаанд 4 жил хятад талаар сураад тэгээд ингээд дипломат албанд ажиллаж байгаа нэг хүн надтай 4 жил бараг ажилласангүй. Ажил томилогч ирж байгаа нөхдүүд нь эднэр. За энийг би өмнө сонсохноо яадаг байсан гэхээр зэрэг ирээн дээр дид консул хийдэг байсан юм байна.
Тэгээ энэ өмнө нэрэн дээр дид хийжсэн ингээд хүмүүс ярьж штэ. Танаа дээр Баатар чулуун Бацаандангийн ах ирж байгаа. Нэг тийм нөхөр шүү гэд надад за та нар хүн битээм болоо та би хүний үгээр ажил хийдэг хүн биш л гэлээ. Тэгээ сураг сонсохны харин нэрэн дээр нэг Батрол гэдэг машин байсан. Манай хотын консулын нэр дээр ороод ирсэн машиныг ундаг дипломат дугаартай. Хятадаас Ирэнээс зам өдрөө орохдоо будаачж ордог. Зам өдөөс орохдоо махаачж ордог. Өдөрт 2 удаа гардаг гинэ. Би бол хараагүй үзээгүй сонсоогүй хүмүүсийн яриагаар. Тэгээ махны Баатар чулуун ингээд алдартай нөхөр гэж шүү. Тэндээ. Тэндээ. Ирээнд багтаа. Тэгээ төрийн албыг мөнгө гэж ажилтдаг юм бэ. Бодлоо компьютер мэдгүй, хэл мэдгүй төрд юу идэгий. Одоо та сэтгүүлчин компьютергүй бол юм чадахгүй зү. Тийм биз? Мэдхгүй энэ нөхөр. Тэгээ би иргэдийн асуудал хариуцгээд тэр үүдэн суулгалаа. Тэгээд оюутнуудаа хийгээг Монгол иргэд одоо иргэд зөндөө гомдол тавьсаа бор Бацаандан л үрдэл энэ ахыг аваач гэсэн чи ерөнхий консулд хэлгээд мессеж явуулсан байл шүү дээ. Мессеж чинь тэр иргэн надад харуулж байгаа юм чи. Одоо бүр туцанд нь хадгалаатай байдаг гэсэн. Жишээ нь загтлаар зөндөө ирсэн. Хийгээг. Тэгээ над руу чи ихлээд чухал би Бацаандангийн ах шүү аятайхан баараа гэсэн. Таны хэний ах надад хамаагүй. Би Бацаандан мэтгээл Бацаандангаас саадахын өмнөр шударгаас ярьж явсан хүн шүү дээ. Бас та судалсан бол би ч бас өмнө бас түүхтэй хүн шүү дээ. Тэгээ яваад очлоо энэ нөхөр. Ирээд ажиллаа. Тэгээ төрийн албанд яадаг. Компьютерийн өндөр төрийн албаны шалгалт өгөн те. Төрийн албаны шаардлагууд өгдөг үстэй. Компьютерийн хэлний багаар адлах чадвартай ингээд те. Төрийн албаны шалгалт өгөө юу ч байхгүй. Компьютерийн төвчлөр 7 ондгүй нөхөр штэ. Гэхдээ зовлонтой. Тэгээ юу их юм нөхөр мөнгө олох гэж очив. Яах гэж ажил авсан юм бэ наадхаа. Зогтоотор томлоо явуулсан. Тэгээ би яах юм? Томсгор юм хэлж болохгүй. Тэгэл. Зогтоотор Бацаанд чи яах вэ? Манай хүн чи шууд нөгөө шудрагын дүр тоглодог хүн чи ер нь шудраг хүн ч юм байна штэ. Хамгийн шудраг ус хүн шудрагын дүр тоглолт юм бэ. Тэгээ мөрөөрөө ингээд хүнтэй хэрэлддэггүй ноомоо бас нэг дуу цойтой хүмүүс шудраг байдаг штэ. Зогтоотрын өөрөөс Бацаанд нь салахгүй. Тэгсээр гоо энийг томил явуулсан. Би бүр дэд сайд руу штэ. Хилтэй өнгөөрөө нөхцөл байдал юм байна. Ирэх жил дипломат харьцаа тогтоосны 70 жилийн болно. Ажил хийдэг залуу хүн хэрэгтэй байна гэж би явуулсан. Би Батмагнагаа сайн залууг авахгүй бараагүй. Тэгээ Батмагна Бээжинд рүү томилогдсон байлээ. Тэгсэн чинь энэ нөхөртэй ажил хийх гэж нөгөө машин тэрэгний хоовор бүгдийг нутгана. За энэ нөхөр чинь нөгөө ирээн дээр контрабанд хийдэг байх та. Ирээний контрабандын цагдаатай найз болчих. За. Нэг иргэн лийтэй. Тэр нь энэний ижил гөгшин тэтгэврийн үг. Тэгээ би Бацаандангийн ахт хэлсэн. Ажлаа хийж чадахгүй бол зайл. Монголын төр та нараас тутахгүй. Би ч гэсэн гөгшөрнөө. Гөгшөрөхдөө та нар шиг юм хилтэй устай мэдлэг боловсралтай залуучуудын өмнө шавар аахгүй би тэтгэвртэй гараад алга болноо. Та ичиж амьдэр зайл. Дүүнэрийн буйнаар баг даруулзаарай гэсэн. Нэг нь энэ байна. Бямба гэдэг энэ нөхөр. Гадаадын иргэн харьяатын дарга болдын төрсөн ах дүүгийнхаа шахаад бас ирсэн. За тэгээд энэ дөрвөн нөхөр нийлээд би түрүү нэг 20-30-аас сайхан хүнтэй ажилласан гэсэн шүү дээ. 2-3 нь одоо эднэр. Бацорг. За. Баатар чулууны 2 дугаар эхнэр энэ оюун гэрэл. Энэ Бямба. Энэ Баатар чулуун. Энэ дөрвөн багийн нийлээд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар руу захиа өгсөн байдаг байхгүй юу? Энэ 3 нөхөр. Би бас баримтаа аваад ирсэн. Энд байна. Энэ захиа өгсөн байдаг юм а. Эндээс над руу нөгөө за ингээд ерөнхийлөгчийн тамгын газраас ингээд анх 2 дараагаас ерөнхийлөгчийн тамгын газраас бооч институттай хамааралтай нэг албан тоот ирлээ гэдэг. Ингээд ерөнхийлөгчийн тамгын газар дэд дарга саруулын гар үсгтээ Зогтоотор сайд руу. Тэгээ ийшээгээ нэг юм өргөдөл очсон юм байна л да. Ийм өргөдөл очсон юм байна. Энэ өргөдлийг энэ дөрвөн нөхөр тэр бооч хүнсүүний эхнэрийн нэр дээр бичээд авилгалтай тэмцэх газар, ерөнхийлөгчийн тамгын газар, гадаад хэргийн яам руу энэ дөрвөн нөхөр өгсөн байдаг байхгүй. Тэр бооч хүнсүүн ямар очтой? Бооч хийсэн түрүү нөгөө нэг албаны нэр дээр нэг машин оруулсан шүү дээ. За. Бооч хийсэн битэр найзууд байхгүй юу? За. Тэгээд албаны нэр дээр машин оруулахдаа би тухайн үед аль нөө бензин үү, Range Rover нү? Бензин. За. Тэгээ албаны нэр дээр би тухайн үед юу яадаг байхгүй нэг замбрааг болоо явуулсан бичиг баримтчаа. Албаны нэр дээр тухайн үед би төрийн захиргаа удирдлагын төрийн нарийн бичгийн даргаар албан бичиг бичлээ. За ингээд албаны нэр дээр нэг машин оруулж унаа. Одоо парк шинжил алга жоохон тиймэрхүү байна. Төсөө мөнгө тиймэрхүү байна гэдэг. Төрийн нарийн бичгийн дарга зөвшөөрөөд тухайн үеийн төзөөг нь дарга зөвшөөрөөд нэг машин оруулж ундаг байхгүй юу албаны нэр дээр. Тэгээ тэрийг би энэ бензиг энэ бооч инсууны ихнэр оюунаа унж хүүхдэд зөөдөг. Манай Монгол улсын иргэн шүү дээ энэ оюунаа чинь. Энэ оюунаа
Энэ мессеж бичээд манай энэ тэгээ хөгийн болсон энийг нэг ярихаар үнэн ичмээр нөгөө л нэг ховж ярьж байгаа юм шиг. Энийг тайлбарлахгүй бол тэгээд энэ төрийн албаны 8-ны алба. Тэгээ боож хийсүүнийг бариад шоронд хийчлээ. Яасан гэсэн Бацандангийн ах нөгөө контрабанд хийж явахдаа танилцсан ирээн дээр байдаг гөгшин цагтаа альва хуулийн газар чинь нөгөө мэдээлэлээр ажил болж хийдэм билээ. Мэдээлэлээр. Манай монголч тэр тэнц тэр. Тэгсэн чинь Баатар Чулуун чи очингуудаа мөнх эрдэнэ машин оруулаад зарчлаа. А энэ ирээн дээр нэг машин яваад байна шүү. Нэг машин оюуна гэж үг унж байгаа гэд. Тэгсэн чинь паг нэг өдөр бариад бүгдийн шоронд ичлээ, ирээний шоронд. За тэгээ нөгөө оюунаач хүүхдтэйгээ хэцүүд нэстэй. Нөхрийн шоронд орсон. Ямар ойлог байх вэ те? За тэгэнгүүт над очингуудаа нэг визний 8 займаа гэдэг энэ Баатар Чулуун гачи хөгийн юм яриад өгсөн баг. Авгаатайгаа нийлээд манай ирээн дээр дүүнер байдаг гэд. Юу яриад байгаа юм бэ? Ямар юм бэ гэдгийг мэдэхгүй. Манайх шилэн болцоо. Дансанд мөнгөө тушаалаа. Тушаасан бизнесийн орлогыг баримтаа ирлээ. Визийн манай гадаад яамны үндсэн хийж өглөө. Гадаад яам руу мэдээлэл нь очлоо. Төргөн шуурхай олгодоо ингэ явдаг болсон шүү дээ. Бити тиймэр та тэр виз хийдгүнтэйгээ өөрөө яргээд хөг гаргасан авгаад. За тэгэнгүүт л энэ оюунаад ингээд нөхөрчийн шоронд орцсон хэцүүдлээ шүү дээ. Чи мөнгөгүй бол баларна шүү дээ. Гэж хэлээд оюунаад нэг 20-30 хүний виз өгч явуулсан байдаг. Тэгсэн оюунаа надаас нөхөр шоронд орцсон одоо мөнгөгүй хэцүү байна гэдэг манай Монгол хүмүүсийн занг мэдэн шүү дээ. Өө тийм байхгүй чи тэр хинтээ өөртөө харьцгээд тэр Бачимэгтэй нэг виз хийдэг манай техник ажилтан. Өөртөө харьцуулахгүй юу? Тэгсэн чинь Бачимгийг манай нэг оюунаа чинь дарамтлсан. Би өөртөө турдлаад төгслөө гэж мессеж өчөөд ингээд дарамтлаад виз хийж өгөх гээд. Тэгсэн чинь нөгөө визийн нэрээс авчлаад Баатар Чулуу явуулаадсан юм байна л да. Ингээ юм болоод. Тэгээ би нөгөө визийн тагдарлаа. Өөрийн ч одоо шудраг ажиллаглаа чадахгүй бол зайлглаа. Тэгэхээр нөгөө Монголд намайг хэвлэлээр захиалгахтай бичүүлд юм байна. Машины 8 ч нөгөө машинд баригдсан гэдэг. За тэгээд нөгөө шоронд баригдсан хүмүүс чинь ороод 6 сар хоригдлоо. Тэгээ гатын хууль шүүх прокурор нөгөөтг нь хэрэгсгүй болгоод хүмүүсээ гаргачихж байгаа байхгүй. За гаргацсан чинь тэднийг 6 сар хорж байгаа хугацаанд би бас анх хоёр дарга марга гадаад яам руу хандаад миний машиныг хурааж аваад хүмүүсийн шоронд хийчлээ. Одоо яг л бид нар өөрсдөө мэдэн шүү дээ. Та мэдж байгаа хоёр дарга Бээжинд байгаа хүмүүс бүгд л оруулдаг шүү дээ гэд. Тэгсэн чинь за Вений конвенцийн дагуу ингэдэж өгөөл заавар чиглэл өгөөл энэ нөгөө оюунагийн хурамч өргөлчийн тарагч. Эдний явуулсан өргөдлийн гарын үсэг нь энэ шал ондоо. Сүүлд нь оюуны авилгалтай тэмцэх газраас миний өмнөөс хурамч өргөлт өгсөн гэдгийг өөрөө бас нөхрийн шоронгоос гарч ирсэн дараа өгсөн байдаг байхгүй. Тэгээ саяхан нэг тэр нэг бас нэг мэдээ явсан шүү дээ видео харсан биз дээ. Тэрэн дээр ерөнхийдөө болсон процесс бол тэр юм байна. За тэгээд айлын талтаа уулзлаа. Та нар Вений конвенцийн үндэслэгүүгээр мэдгэлгүйгээр дипломатын шугамаар орж ирсэн машин бүдүүлгээр хураасан байна. Буцааж олгоо гэд нот өглөө. Тэгээд айлын талтаа хэд хэд удаагаа уулзалт хийлээ. Тэгээ нөгөө мөрдөн байцаагч нь бол аминдаа бол нөгөө хэдэ шоронд явуулчих гад. Яагаад гэвэл гаттай хууль чанга хүнийг үндэслэгүүгээр 6 сар хорих юм бол тэрийг прокурор хэрэгсэхгүй болоо гаргачвал мөрдсөн мөрдөн байцаагч тэр хэмжээгээр шоронд ороод төрийн албанаас цагдаагаас хөөгддөг байхгүй юу. Тэгэхээр нөгөө Бацандангийн ах Баатар Чулууны найз чинь буруудан надаа тийм биз. Тэгэнгүүт нөгөө эрх ямбын цуцалж өг гээд над руу би айлын төлөө Бээжингийн гадаад яам дээр хүртэл очиж уулзсан. Бээжингийн гадаад яамтай бүр консулын газрын дарга Азаа Батмагна дипломат элчин сайдын заавраар ороод уулзж байгаа байхгүй юу. Тэгээ уулзсныхаа ярийн тэмдэглэлийг анх хоёр л явуулсан байдаг. Ингээд нуух юм ерөөсөө байхгүй. Тэгээд нөгөө манай нөгөө дөрөв нөхөр баригдаад нөгөө тэр хоригдчихсэн нөхдүүд гараад ирэхгүй энэ оюунагийн ихнэр мэгнэр. Тэгсэн чинь оюунаа надад үнэ хэлдэг байхгүй юу. Мөнх эрдэнэ чамааг Монгол цаайтар машинтаа олж бишээд байгаа юм чинь Бацандангийн ах Баатар Чулуу миний нэр дээр өргөдлөчөөд авилгатай тэмцэх газар өгсөн шүү. Эднэр ёстой хүн биш юм билээ. Баатар Чулуун, Бацорг Бямба гурав гэд. За Бямбач яг тэтгэврийн үгэн энэ сонь зантай нөхшин билээ. Уг нь би их дэмжиж ажилласан юм. Ахнэр мөхрийн ажилд аваад. Тэгсэн чинь айлын талаас намайг юу яадаг байхгүй юу? Энэ нөгөө цагдаа чинь үгүй энэ ерөнхий консул нь буруутай. Би нотолцоо. Тэгвэл эрх ямбын цуцлаа дээр би тэгээ шалгая гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь айлын талаас ийм нот очих гадаад яам руу ирэхгүй юу? Тэгээ тэрийг үнэлж авангуудаа анх хоёр шууд нөгөө манига татах тушаал засгийн газрын хуралдаанаар оруулангууд би ороод анх хоёртаа нөгөө мууддаг асуудал чинь энэ болдог байхгүй юу? Ийм л болсон. Тэгээ хамгийн муухай нь эднэр намайг зурагтаар одоо энэ танаас итгүүлчдийн намайг худлааг бүтгэсэн бүх юмнууд ингээ би хевлээд аваад ирсэн л те. Зөрчлийн хуулийн дагуу цагдаа тандъя. Цагдаа хэрэгсгүй болгоцсон. Яац ням дурж байгаа нөлөөлсөн юм бүү мэд. Гэхдээ намайг чинь зөвхөн мөнгө эрдэнэс болоод гаттай хууль чангарсан л гин одоо чангардаг бол их гүрний хуулийг чангаруулдаг бол би дутун байх надаа.
За тэгвэл ямар ямар тавган дээр толгой тастаа тавьж байгаа. Энэ зургийг бас од болгосон. Энийг танаа нэг түрүүний миний хэлээд байгаа хин ч хэлээд байгаа зарга цэгийн минь ч хэлүү нэг одоо эмэгтэй хүнийг балиар муухаар дуудаад ах цаашаа те. Энэ нэг балиар хүүхэн намайг ингэж бүр юу гэнэ жип сервис мерсус нам шантаж монтаж гэдэг түрүүний тав төрийг ярьсан байдаг шүү дээ. Энэ хүүхэн намайг сайн судлах хэрэгтэй байхгүй юу? Судлаад би чи их нэг нийгэмдээ худлаа юм хийсэн юм байна. Танаас өөрөөс чи асуусан юм энэ асуугаагүй. Би энэ нүгрийг танихгүй. Тань руу яриг залгаагүй юм. Залгаагүй. Энэ нэг балаа хүүхэн гэсэн. За тэгэнгүүт нөгөө анх хоёр чи намайг фэйсбүүкээр би анх хоёроо хөрш айлын тал цагдаагаа өмөрч явахад бид нар дипломатаа буруутаа зогсож идэг Монгол улс байд юм уу? Хамгийн аюултай нь манай Зогтоотор сайд. Засгийн газрын хуралдаанаар оруулаад гарч ирээд төрөвчээс нь хариуцлага тооцож гинөө. Хөх хотын ерөнхий консулыг чөлөөллөө. Тэр нь маргааш нь зохион байгуулалтад бүх телевизээр цацагдж штэ. Тэгээ би тэр өрөө шууд Зогтоотор сайдаа уулзъя гэд би орохгүй юу. За яах вэ? Одоо наадан болох чинь чиний ингээл арилчихна. Гэхдээ Зогтоотрын нэг хариуцлага алдаад байгаа гадаад яамны бодлого нь алдагдахаар өөрийнхөө нэрийг бодоод өрөөлийн нэр унжи бол хамаагүй байж болохгүй үстэй. Улс төрчид ийм л ёс зүг байж болдгоо байхгүй да. Тэгээ би Зогтоотор сайд руу мессеж утсан. За Зогтоотор сайдаа та ингэж болохгүй шүү. Урд бол яг таны ярьж байгаа визэн дээр шунаад байгаа те. Энэ нөхдүүд чи үлдсэн шүү. Та одоо хоосон байгаа консулын хавар манай консул өөр тийшээ томилогдсон. Ерөнхий консул хоёр дэд консул ингээд аташаага томилогддог байхгүй юу? Тэгээ манай консулыг 2 сараас хойш Зогтоотор томилж явуулаагүй. Цасаад энэ анх хоёр. Тэгээ хөнгөө болчлоо. Чононд хонь хадгалуулсан юм шиг миний энэ зовж улсынхаа төлөө зүтгэсэн 3 жилийн хөдөлмөрийг энэ нөхдүүд бузрад дууслаа. Би баримт нотлоотой юм ярина. Та хурдан явуул гэсэн 4-нд мессежэл 5 дашгүй томилгоогоор нөгөө орны хүнийг мань явуулсан байлээ. Яг доотлын консулыг миний орны удаа урд томилогдоогүй. Одоо Зогтоотор гарч ирээд ярьж ин зурх нөгөө засгийн газрын томилгооноос гарч ирэнгүүтээ шууд за ерөнхий консулыг татсаа гэдэг чинь манай улсын ерөнхий консул би хинч байж болно. Мөнх эрднийг муулж болно. Монгол улсын ерөнхий консул хэмээх тэр суудлыг Зогтоотор муулах хэрэг байхгүй шүү. Одоо миний орны хүн очиход айлын тал Экзбатур олохгүй яах вэ? Зогтоотор энийг бодох ёстой. Гадаад явдлын яамны сайд гэдэг бол гадаад хадлагын хар хайрцагны бодлогыг асар дээд хэмжээгээр мэддэг хүн байх ёстой шүү дээ. Өнөөдөр алдагдсан шүү дээ. Солонгос 40 гаруй Монгол иргэн ажиллаж байна. Элчин сайдгүй. Ирээнд консулгүй 2 жил болж байна. Хөх хот ерөнхий консулгүй болчлоо. Миний дараа 7 хоногийн дараа Хонконгийн ерөнхий консулыг чөлөөлсөн. Бас эзгүй. Сан Франциско ерөнхий консулгүй. Орос элчин сайдгүй. Турк ерөнхий консулын газаргүй. Эдгээр ч одоо нэг хойд эцгийн бараа харж байгаа юм шиг эзэнгүй хүмүүсүүд гэдэг нөгөө суугаа орон бол нэг тийм яг нөгөө элчин сайдтай ерөнхий консултай бол арай өөр төвшин зэрэг дэвэн таардаг байхгүй юу? Эзгүй гаруудтай хинч орцож улс төрийн хөршийн ажил хийхгүй байхгүй юу? Тэг өнөөдөр Зогтоотор тэр Европтойгоо ард тамхичтай ярил л да. Өөрийнх нь томилж явуулсан ард тамхичд Монгол улсын нэр үндийг гутаалаа. Миний Венийн конвенцээр олгогдсон ганц машин тэрэг бол намайг хинч тоохгүй шүү дээ. Би Монгол улсынхаа нэр үндийг унгаагүй гэдгээ аль биесээр Зогтоотор танд хэлье. Монголчуудаа би хандаж хэлье уучлаарай. Өнөөдөр энэ хэвлэл мэдээлэлээр муу юм цацагдсан байна. Алдаа гаргасан байвал би уучлаа эр хүн шиг хүлээж чаднаа. Надад тийм ёс зүй бий. Дээр үе жодогтой хүмүүс тээврийн жолооч нар байсан юм аа. 90 хүмүүс тээврийн жолооч нар байсан. 40 градусын хүүтэн заснаар чиргүүлтэй хувцтай явдаг байсан. Энэ бол эр зориг. Тийм хүмүүсийн хүүхдүүд мань мэтийн байдаг юм аа. Зогтоотор адилхан жолоочийн хүүхэд гэж нодон өр Монголын даргаыг ирэхэд уйлаад балаараад ирсэн. Би бас сайхан жолоочийн бас нэг зовлон мэдэх хүүхдийн бодсон чи харин жинхэнэ ямар хүн гэдгийг би сая таньж авлаа. Ийм нөхдүүдийг Монголын төрөөс зайлуулахгүйгээр Монголын шудрагаас зэгцрэхгүй юм билээ. За Монголын төрийн заяа намайг энэ дээр бичиж байна. Ийм нөхдүүдийг Монголын төрийн хаалгаар оруулахгүй да гэж биччихээ нөгөөдөг чи. Бид харин анх хоёр шиг нөхдүүдийг Монголын төрөөс зайлуулахын төлөө зүтгэх болно. Тэр талбай дээр нэг улаан тууз бариад шүгэл үлээгээдээс улаан хуц бариад тэр дүүнэрийг ах дээр хүрээдэргээд хэдүүлээ нийлж байгаа иймэрхүү нөхдүүдийг зайлуулъя. Би уриалж байна. Дугаа суугаад аж болохгүй байна. Энэ одоо элчин сайд дээр явах гэж штэ. Австралид хүмүүс яах гэж явдгийг? Сурах гэж явдгийг, ажил хийх гэж явдгийг, байр тавих гэж ирээд явдгийг. Энэ шиг хаав хостой болох гэж ирдэггүй маа. Эдний төлөө энэ нөхөр ажиллаж чадахгүй иргэдийн төлөө бидний зовлон мэдэхгүй. Тэгсэн энэний нор нэг нөхөр лайк дарж байна. Энэ би хараад дугуулчлаа. Одоо гадаад яамд нэг газрын захирал хийж байгаа. Энэний машин оройс машин Бээжинд баригдаад Монгол улс руу нодон орж ирсэн шүү дээ. Энэ хүний машин.
Бас маш Өөрийн толгой дээр хөвсийг хараагүй хүний толгойд муусан юм дээр ямар их лайк дардсан бэ энэ нөхөр. Сая долларын машин оруулж ирсэн. Би өөрлөө хайгээ фэйсбүүкээр мэдсэн хай гэж хэлээ. Тэгээ нэг хэлдэм гэсэн. За ашиг шиг эмэгтэй үнтэй юу ярих үгээ хайсан. За түрүүний машинаа өргөжлүүлээд дуусгачих яваа нэг балаа юм төхөө. За манай одоо Бээжин цууга элчин сайдын яам айлын талд бичиг өгсөн байдаг байхгүй юу? За энэ дотор одоо миний нөгөө хил ам дагуулад байгаа 2 машин чи энэ дугаартайгаа. Яг энэ бол гектар л да. Энд бол ингээд Хөх хотын ерөнхий консулын газар гэж байгаа. Тэгээд нөгөө хил ам дагуулад байгаа 2 машин чи энэ тэгээ бусд нь хайлаар манжуур ирээн Бээжин цууга үе нөгөө машинаар өгчөөд ирсэн хүмүүсийн машиныг 25 машин буцаахаар айлын талд нот өгсөн байдаг байхгүй юу? Ийм л юм байна. Тэгээ тэн цууга би одоо манай өмнөх ерөнхий консул машин оруулж зарсан гэлтэй юм ш тэ. Ийм байхгүй шүү дээ. Бид бүгд хугацаа дуусаад явхдаа хуучин машиныг авчирч Монголд түгжрэн дээр түгжрээ нэмэлтээр сууга орондоо тэгээд хаяа зараад ирдэг байхгүй юу? Би ерөнхий сайдын ахлах зөвлөх рүү ярьсан. Инх хамгаалалтын дарга та миний засгийн газрын тогтоолыг өөрчлөөд өгөхгүй юу? Би ерөнхий сайдныг өргөдөл өгсөн гэдэг. Та ч гэсэн мэдэн шүү дээ. Та ч гэсэн өөрөө ажиллаж байгаа. Миний өмнө Бямбдорж гэж хүн ажиллаж байсан. Тэрний өмнө ерөнхий сайдын ахлах зөвлөх инх хамгаалан гэж ажиллаж байсан. Тэгээ би АМК-ыг танил л да. АМК та ч гэсэн мэдэн шүү дээ. Та бас сууж байгаа хугацаанд нэг машин оруулаад тэгэл тэнд унжаагаад орчоод ирсэн. Ийм л юм болсон шүү дээ. Гэхдээ энэ бол надаар анхааруулга болоод надаас хойш урд гөршил сууж байгаа үе хүмүүс ийм асуудал гарахгүй гэдэгт би итгэлтэй байна. Би их том сургамж боллоо. Тэднэрт их буюу үйлдсэн гэдэгтээ бахархаж байгаа. За. Тий. За тэгээд түрүүний тэр томилгоон дээр үргэлжлүүлээд ярихад бол одоо тэр Бацаандангийн ах очсноос болж нөгөө нөхөр чи одоо визэн дээр суудсан. За. Нэгхэн цаг та тэрийг яриад ах шиг байна. Би сонссон. Тий. Нөгөө Бачимгийн ч хөөж явуулсан гэдэг визнес. Тэгээд нөгөө Бацорыг нь оролдгийн баг үстэй. Ерөнхий консулыг орлоо суудсан мундаг амтантай. Би бол Бацорыг их тусалд дэмжсэндээ тэр бас өөдгөө бацсан байлээ. Уг нь офицер юм байгаа шүү дээ. Би залуу хөх дэмжи бас хамтаараа явна, багаараа явна, нэг доор ажиллаж исэн гэд. Ёстой өмхөн санаа үрж явж исэн юм байлээ. Энэ юм муу юм. Гэтэ яг муу хүмүүс тоогоогоогоо таардаг гэж хүзүүгээр холбогддог юм байлээ. Тэгсэн чинь Бацорыг нь анх хоёроос зөвшөөрөл авангуудаа нөгөө анх хоёр тэгвэл тэр Бачимыг ажиллаа хий гэж хэлж болно шүү дээ. Бачимгийг бизнес холбоолох гэсэн байдаг байхгүй. Тэгэхээр Бачимыг ч үгүй Бачимыг ч мөрөөрөө л яаманд 10 жил болж ганц томилгоо авч байгаа юм шүү дээ хөрхий. Тэ? Бас л нэг ардын хөх залмалчны хөхт. Ажиллаа ялсан. Тэгсэн Бачимгийн оронд энэ ч дэд сайдын төрсөн дүүгээ шахаж жил ажилуулад дэд сайдын төрсөн дүүгээ дахиад энэ Бямбагийн оронд явуулчих шүү дээ. Хилтөө хүн хэрэгтэй гэдэг хахад гадаад яам ерөөсөө энэ бизнесийн томилгоо болцсон. Тэгээ нөгөө дэд сайд намайг урдаас би ч өмнө намын даргаыг ажиллуулсан, ерөнхий сайдыг урд ажиллуулсан, улс төрийн харьцааны хувьд бол олон ажил хийсэн. Хамгийн сүүлд Өвөр Монголын элчин сайд бөгөөд 20 сая хүн амтай орны тэргүүлэгч нь ажиллаж байхад миний ажлын хөтөлбөрөөс гасчих шүү дээ дэд сайд. Ингэж болдг юм уу? Шүүхээр хүнийг гин буруутай тогтоогдсон гэж ярьдаг юм. Тэгээг багт монголчууд намаар харддаг юм уу? Яадаг юм нэг баялаар жижиг юм боддог төр яамны удирдлагууд цаан ч байна. Эднэрийн царай ийм болохоор нийгмийн царай ийм байдаг юм байна. Эднэр давтаа тийш шинжлэхдэггүйгээр нийгэм шинжлэгддэг юм байна гэдгийг л ойлголоо. Тэгээ би түрүүн тэр хинээр өргөдлөө өгөөд ерөнхий сайд руу өгөхгүй Зогтбаатар сайд руу би энэ засгийн газрын тогтоолоо бариад та энийг 16-гийн 7-оор өөрчилчихөө гэдэг. За тэгээд энэ Зогтбаатар сайдад өргөдлөө өглөө Вений канаас даа гэдэг баахан бичлээ өглөө. За ингээд хөрсөх сайдад бас өглөө. За тэгээд хөрсөх сайд руу чи би яаж холбогдож амжих вэ? Ахлах зөвлөгтэй нь холбогдохгүй юу? Та хүртэл сууж байхдаа нэг машин оруулаад унжаагаал зарчаад ирсэн. Би авсан үний чинь мэдэн шүү дээ. Таны үед хүртэл албаны нэр дээр машин ороод ирсэн байсан. Би тэрийг чинь цэвэрлсэн шүү дээ. Одоо та энэ тогтоолоо өөрчлүүлээ. Гэмт хэрэг биш гэдгийг та мэдхийн дээр мэдж байгаа. Тэг би хэлсэн. Инх хамгаалахт. Яг бид төр зуурахт хоёр л да зүгээр инх хамгаалан зөвлөлт ерөнхий сайдын ахлах зөвлөх ажлын албаны дарагт. Ийм л юм болдго юм байна. Тэгээ яг энэ бүгд жүжиг бол тэгээд одоо яг хажууд явсан найзаас минь эхлэлтэй юм. За өнөөдөр тэгээд одоо найзынхаа талаар хоёрыг ярьчих дөхөө. За тэгээд талаар. За. Уг найз юм бол асуу нам гэдэг асуух гэдэг юм яасан. Үгүй би нэг л юм хэлэх гээд байна. Одоо таныг бол их төвчөртэй удаа сонслоо шүү дээ. Та бол ингээд бас нийгэмд нэг тийм олон дийл болоогүй мэдээлүүд төгс дэлгээд байна. Тэгээ би бодож байна. Одоо таны хэлээд байгаа нэр устаа энэ загтад хэлээд байгаа хүмүүсээс асууя. Өөрсдөөс нь бас энэ тухай. Тэгээ энэ хүмүүс тэгээд тойрцгүй гэдэг юм. Тойрцгүй гэдэг юм. Одоо би Бацаандан гишүүнийг ярилцлагатаа бол 2-3 удаа залгаж өөрчсөн. Одоохондоо ах нь одоо ярилцмааргүй байна л гэдэг ийм хариу өгдөг. Гэсэн ирнэ өөр телевизийн ярилцлагуудаар ороод яваад байдаг. Би энэ тухай бас өөрөөс нь асуумаар байгаа. Тэр Нямдур сайдаас ч гэсэн Бацаандан гишүүнээс ч гэсэн. Ер нь би эднийг хэлсэн. Бацаандан ах Баатар чулуу дипломат талуу амралтын газар бишээ зайл гэсэн. Хөрсөх сайж гэсэн ярьж байгаа шүү дээ.
төрд хийж чадахгүй хүмүүсийг зайл гэж байгаа шүү дээ. Өөрөө ярьж илэн шүү дээ. Бид хоёр яриаг нэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр Бацаандаг би хэлэхгүй эренгүүд намайг ураад хоолн болонд урьж гэн уулзлаа. Мөнх эрдэнтэйг баярлдаг. Очих болгон сайхан үйлчлдэг. Нодны үрдэл гэр бүлээр аршаан сүмбрийн бомтоор гараал сайхан амраагаал ингээд сайхан явсан. Их сайхан баярлдаг шүү найздаа гэл. Хоолунданд оруулаад нэг юм задлаад би ч уухгүй гэсэн дургу өрөөд айрхах сонирхолгүй болчт юм бэл. Тийм үнэтэй. Хүн бас нэг сэтгэл нэгэд бас найзтай нэг хал болгон суух гоё шүү дээ. Би Бацаанд шууд ахыгээд тат миний өгшөө. Би чамайг төрийн төлөө гэж бодсон чи төрөл садангийн төлөө юм байна. Дат гэсэн. Тэгсэн чинь наа чи ерөнхий сайдын найз шүү дээ. Чи тэгвэл өөрт нь хэл гэж хэлээ. Ерөнхий сайд хандаад хэлье. Та бол төрийн албанд хариуцлагагүй ажиллаж байгаа ёс зүйн нөхрүүдийг чавчиж байгаа хөөж байгаа те. Энэ найзыгаа татаарэ. Найз чи урд хөрс оронд өвөр монголч манай стратегийн том хөрш. 8 хилийн бомттой. Тэ? Иргэдийн асуудал асар их гардаг. Энэ нөхөр визэн дээр суудсан цаг виз аваад булдаглыг авахгүй гадна талд нэг өвөр монгол бом андаа гэж хүн тавьсан байна гэсэн. Тэгэл тэдний илүү мөнгө авангууд Баатар чулуунд ард дур өгдөг гинэ. Ийм болцсон байл. Энийг холбогд байгууллагууд нь очиж шалгаарай. Одоо визэн дээр Баатар чулуун сууж байгаа. Миний орны ерөнхий канцлыг хурдан явуулаарай. Ажил хэцүүдлээ. Хонин чон хадгалуулсан юм шиг болсоо. Ерөнхий сайдаа сэлэм дээрээ авчаарай тэр хүмүүсээ. Тий. За ингээд манай нэвтрүүлгийн цаг бас их богинохон. Тэгээ танаас бол өнөөдөр маш их төвчөртэй мэдээллүүдийг авлаа, сонслоо. Одоо энэ залуучууд өөрсдөө ингээд алба хаагаад, төрийн албанд очиод энэ засаг төрийн буйныг хангалттай эдлээд дараа нь ингээд асуудлыг дандаа шүүмжилж, өөрийнхөө өмнөх ба өөрийнхөө дараах үеийг дандаа шүүмжилж ингээд яваад энэ улс төр зүтгээд яах гээд ингээд энэ залуучууд ингээд яваад идэх юм бэ? Ер нь одоо яах гээд одоо жишээл амьдрал одоо сан болтгүүлчээ. Хүн бол төрснийх. Одоо би жишээлбэл зорилгодоо хүрэхин төлөө л амьдарч байгаа. Би нэг сайн сайхан яг үнийг хэд бас нэг мөр бүтэн нэг өр хөвгттэй тий. Одоо залуу хүн тий. Тий. Хүн сайхан амьдрах гэж амьдрдгийг. Эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэж үндсэн хууль заасан дагуу. Сайхан амьдрах гэхээр залуучууд ажил алгаа, бизнес алгаа. Нөгөө улс төр чургалсан, намын нэр хүнд бузралсан нөгөө яриад байдаг олигархууд, хулгайч нар чинь бүх бизнес тендерийг авчихаар залуучууд өөр ажил байхгүй. Бүгд нам руу орж. За би нам гэдээ ярьсан дээр намын талаар өөрийнхөө үйл бодлыг хэлье. Монгол 100 яман 60 ухна гэж олон нам хэрэггүй гэж би боддгийг. Өнөөдөр эрэл алтаар нам байгуулсан шүү 2000 онд. Гараад ирэх нь яасан юм? Монголын ард түмэн эрэл компанийн засгийн газар байгуулахыг хүсээгүй маа. Боин компани жаргал сайхан дарга бүгд наримт намын дарга 20 жил 30 жил хэлсэн үг болгоно үнэн байдаг. Сошиалар хамгийн ширлэгддэг. Бацаандангаас илүү шудраг гоё ярьдаг штэ. Яга гудамд байгаа. Тийм багс? Боин компани засгийн газар байгуулахыг хүсээгүй байхгүй юу? Гүссэн хүсээгүй энэ хоёр нам чинь шинжлэхдээ давтыг тэгдэ явдгийг. Өнөөдөр хаа байсан баг ондгоо үехэд өнөөдөр хөрсөх үед хичнээн дарга солив. Апдейт хийсэн багс? Арчилсан нам хаа байсан дээр үе гончиг дөрж байгаа үеэс хойш ингээ бодоход өнөөдөр эрдэнэгаа үе гэдэг шинжлэгдэж байгаа. Магадгүй маргааш энэ хоёр дарга хоёулаа апдейт хийгдэл явна. Энэ намд байгаа шургалсан хэдхэн цөөн тооны хүмүүс л энэ намын нэр хүндийг унгаад байгаа. Ах дүүнэрээ томилж явуулдаг. Бизнесийг өөрсдөө булаадаг. Эднэрээс болж намын нэр хүнд унаад байгаа байхгүй. Бацаандан 20 онд ялвал одоо шинэ нам гэлөө. Би намын нэрийг мэддэггүй задлахаар. Энэ фэйсбүүкээр чинь та нар нэг философи иргэдийн нэгдсэн нам нэгцэн бичсэн байлоо. Би бол мэдэхгүй. Энэ шинэ нам Монгол Улсын засгийн газар энэ Бацаандан ерөнхий сайд болохоор ах нь ерөнхий консул болох уу? Тэгвэл нөгөө залуучуудын чи хоолыг булааж идсээр байх болно. Энэ нөхдүүд аж ахуй ажил хийж үзээгүй. Жагсч үзсэн. Бацаандаа юу хийсэн? Попорсон шүү дээ. Манан огцруулна. Өөрийн нам байсан чи унагна. Төгжилтэн. Тэгэл манан бүлэглэл. Гэхдээ тэгвэл тэр манан бүлэглэлийг чи гэмтэр хийсэн байл тэр хууль зүйн яам шалгана шүү дээ. Өнөөдөр хууль зүйн яам ажиллаа хийхгүйгээс болоод олон төрлийн бус байгууллагууд гадуур хууль зүйн яамны ажлыг хийцэн явж. Тим холбоо. Энэ байгалыг зуцлана. Энэ гадаад хөрөнгө оруулалтыг хөөж явуулна гэдэг. Энэ хууль зүйн яамч ажиллаа хийхгүй шүү дээ. Тэгээд ийм болж байгаа байхгүй юу? Тэгж л харагдаж байна. Тэгэхдээ би бол урд очиод зүгээр яриаг шин таслаад та ярианы төгсгөл гэж байна. Их юм харсан үтсэн сурсаа. Өнөөдөр урд гүш эко эрүүл хөгжиж байна. Жилд өвөр Монголд 15 сая жуулчин ирж байна. Би Бацаандаг энэ аршин сүмбрийн бомбтоор аваачаад энэ аршин сүмбрийн бомбтын дарга нартай уулзуулсан. За миний өшөө энэ хил орчмын аялал жуулчлалын хууль эрх зүйн орчныг сайжруулаарай. Жилд энэ аршин сүмбрийн бомбтоор 3 сая жуулчин ирд юм байна. Зөвхөн энд. Тэгэд ингэж тойроо явд юм байна. Автобусаараа ирд юм байна. Эндээс ядаад бид нэг 3 саяас 10% нь авъя л да. 300 мянган. Тийм биз? Тэгэхээр 8 хилийн бомбтоор бид нэг
300 мянган авахд өнөөдөр Монгол улс хэдэн жуулчин авдаг жилийн хэрэгцээнд 400-500 мянган жуулчин авахгүй чардаад байна шүү дээ. Тэгэхэд хилийн орчмын бүсээрээ жуулчнууд аваад 100 км дотор 3 хонуулаад буцаагаад гаргачих. Тийм биз? Өнөөдөр урд гүршийн чи мөнгөтэй болцсон байна. Өөрсдийнх нь хийцэн бараг өөрсөнд зараад авахгүй заяа. Мөнгөтэй болохоор тансаг хэрэглээр орчиж Европын брэндийг авцраад хямдарсан брэнд авцраад офлет дэлгүүр нээгээд тэднэрт зараад хүний эзэмийг хүн зар. Олон үйлчлэгээний бизнес хэрэгнэ. Одоо энэ очиргэд энэ ах бол яадгүй гэхээр энэ тэгээд яасан танилцуулсан юм. Монгодаа ингээд энэ байна шүү дээ. Өр Монголд ирж байгаа сая 500 жуулчин бүгд эдний Монгол ахаа харуулсан. Ингээд холбоодог гэсэн юм байна. За. Тэгэл ирээл энэ нөхөр чи аялал жуулчлал гэж ярихгүйгээр манай мап гэж явсан шүү дээ. Огцруулна, унаана, хядгана гэж. Хаан тэндүү. Гэхдээ энд ирэл. Гэхдээ би Бацаандан урд аваачаад үзүүлээд харуулаад хууль эрхцэн орчин хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлгээ явуулахгүй юу да. Манай дарга нар очихоор ер нь тэгдэг юм байна. Хоолуусанд орж байгаа нэг сайхан. Нэг манч хэдийн хэмжиж гал явдаг шүү дээ. Манай хоёр орон бол уул хөршөөрөө холбогдсон да гэж гал явдаг шүү дээ. Одоо энэ дарга нар бүгд айлчлаа. Над дээр их олон дарга нар очив. Нэг ажил барьж авч хийсэнгүү. Өнөөдөр замын үдийн хилийн чөлөөт зүгэд хэдэн сар болов? Би урд 1500 машиныг өдөрт одоо манайхан ч үсрээд нэг 10 сая гаруй тонн гаргаж байгаа шүү дээ, тэ? 30 сая тонн бол боломж байна гэд. Хаанаас хаалгач чинь гэж энэ тэр хаалгачийг тэ тэр Баян нуурын бомб тариуцсан даргыг том даргатай уулзуулаад 30 сая тонн болох боломж байна. Тэ? Хилийнхэн бомбыг өргөн болгоё. Бид нар хөрөнгө оруулалтаа хийя. Дараад нь та нар тэр дойлоос нэг тонн тутмаас мөнгө өгчих гээд их сайхан боломжуудыг хангалттай хэлж өгсөн. Тэгэл очихоор нэг сайхан манжи хідүүг ярьж байгаа буцдаг шүү дээ. Тийм байдаг байхгүй. Өнөөдөр урд их боломж байна. Хойд би нөгөө Өр Монголын намын даргаыг түрүү авчирч ерөнхий сайдтай уулзуулсан гэсэн шүү дээ. Намын дарга гэдэг чинь одоо манайхаар бол их хурлын дарга. Өөртөө цоронго 20 сая хүн амтай. Одоо хойд хөрш урд хөршийн бодлогоч нь барааны эргэлт нь 3 оронтой тооноос дээш даваа явчлаа. Тэгэхээр бид нар яах вэ? Замын үдээс Алтан булаг хүртэл 1000 км хурдны зам тавьчмаар байна. Хурдны зам. Тэгэхээр бид мөнгөгүй гэдэг. Олон улс ториг тавиулсан мөнгө байхгүй гэдэг. Сэтгэх хэрэгтэй шүү дээ. Баартарлж болно шүү дээ. Зам байтугай хөрөнгө бидэнд байна шүү дээ. Ярьдаг шүү дээ, тийм биз? Би бол над эрхийг олох юм бол би бол чадна. Захын би иргэн мөнгө хэрдэн. За болно. Баярлалаа танд. Ирж мэдээлэл өгсөн баярлалаа. Манай нэвтрүүлэг бас цагтаа. Таны мэдээлэл өнөөдөр бас бид нар хангалттай сайхан сонслоо. За баярлалаа үзэгчдээ. Улаанбаатар эрсдэлгийн нэвтрүүлгийг энэ хүртэл өндөрлөж байна.